За та хэд маань одоо нэгэн хэвийн амьдралтай бүх юм байгаа хэрнээ амьдрал чинь нэг л болохгүй, нэг л тэм сэтгэл хоосон. Гэтэ нэг юм хийх ёстой. Гэтэ юу хийхээ мэдэхгүй. Тэгсэн ирнэ юу ч хийхгүй. Нэг тийм сэтгэл зүйн хувьд тийм тайван биш байгаа л та наашаа суугаараа. Та айл нэг нь одоо энийг алин ч мэдрэхгүй завгүй явж байгаа бол та ажлаа одоо яагаад үл энэ маш урт хүчлэг шүү. За та хэд минь таалан болгоно. Маш гоё ярилцлага байгаа шүү. Тэр нь болохоор бас хамгийн магадгүй хортой тодорхойлолт. Ажилд оруулдаг програм гэж хэлжэнгүүтээ хамгийн ихлэ би танарт юу гэж хэлдэг вэ? Ажилд орох чинь хамгийн амархан манайхаа. Тэгвэл хүмүүс амар амархаа гэж тэгээд тий. За гол юм нь юу юм гэж аявих боддог. Чи за нөгөө CV-гээ багшаа CV-гээ. Тий харин яг тэгээд хашаасан аюу санагдсан байсан тий. Тэрийн бас өдрийн рутин дээр бас ажиллаж өгдөг тий. Yes 100%. Бүр амар ажиллан тий. Минут секундээр хүртэл бичиж байгаа л аудит оруулаа шүү дээ. Энэ хоорыг юу яаж ийн гэдэг. Чи энэ цагт юу хийж хүмүүс амирт юм фиг өгөө цай аявих байдаг байхгүй. Өөрөө хийж үтсэн учраас юу тохиолдох юм бэ? Хонгоруудаа ажилд амарсан. Юу тохиолдоо? Ороод чи яаж burn out авах вэ? Хүмүүс юу мэдэрхээ гэдэг. Австралид эсвэл гадаадад тийм ээ. Ажилд орё, мэргэжлийн ажиллая гэж ингээ яг тэр бодож байгаа, хүсэж мөрөөдөж байгаа тэр мөрөөдлийнх нь замыг нь яг өөрөө туулаа. Газартын газардаад газраас доош орох үед нь доош ороод ирчихлаа шүү дээ. Тэг би childhood дээр болсон trauma гэсэн тиймэрхүү асуудлуудаа тагнад хийгээд нэг тийм түмхэн дотор хийгээд өөрөөсөө сэтгэлийнхэн хамгийн гүнлүү хийгээд тэр тагийг нь ерөөсөө онгойлгоод заяа. Хүүхдүүд нөхрөө онцолчаад тэгээд яг медитейшн багштай хамт хийчихэд тэгээд дараа нь үргэлжлүүлээ би хийсэн баг. Тавцсан. Яагаад тэгсэн шүү дээ. Тийм том хүмүүс ээжиж яагаад тийм ухаантай байж чадаагүй. Яагаад би ч жоохон хүүхд шүү дээ. Миний буруу биш байсан шүү. Миний буруу биш байсан шүү дээ. Тэгээд яах гэстэй төлөвлөө тэгээд том ярьдсан байж тэгээд хийлтэйгээ бүр уур уучлчихгүй. Бүр уур байгаа байхгүй. Хамгийн анх удаа хүнд хэлээг өмнөдөө ярьж үзчихлээ. Асгартлаа уйлал тэг ингээд танихгүй юм шүү дээ тий. Бүр өөрийгөө гайхал. My goodness. What a mess to ya. Гэтэ тэр нөгөө скрипт зүүш мөрч нугаас амар гоо ингээд чагнаар ингээд сууж. Сайн байцгаана уу манайхаа. За өмнө нь та бүхэн таньж байгаа нэг Австралийн элчинд ажилладаг тамга дардаг бүсгүйдэг ахиа ярилцаар ирлээ. Тэгээ өмнө нь болохоор арай өөр сэдвээр ярьжсэн бол одоо бит хоёр шав босон багшийнхаа. Тэгээ юуны шав болчих юу, яач юу ч тэр талаараа хуваалцах хэдүүлээ. Ямар өөрчлөлт гаргав, багш маань юу заав. Тэгээ багшаага дүгнэх үү, бит хоёрыг дүгнэх үү таа. Энэ хоёр намайг ер нь аюу тийм mock интервью аавна гэж өөрсөн. Ямар худлаа л явчихсан шүү. Харин тэгээ багшаасаа жоох айгаад байна. За тэгээд одоо ярилцлага эхлэе. За ер нь бол бид хоёроос хамгийн ихний асуулыг бид хоёроос асуучих. За тэгээд тэгээд коучинг ингээд ороо 2025 оны 1 сараас ахлаад ингээд тий одоо 4 сар сурч аюу сайхан шүүсээ шахууллаа шүү дээ. Ер нь ямар вэ? гоё ясаа үгээр гоё. Яа, төсөлнийг бодох юм бол бас амар их аюу тийм intense ирч хүчтэй явбуу. Ерөнхийдөө амьдралыг чинь ингээд яг ингээд ажиллаж байгаа ажил хүүхдүүдийн чинь дээрээс нь ингэж нэмэлтээр орж ирж байгаа шүү дээ. Ер нь менеж хийх хэрэг. Ер нь наад миний хувьд бас давгүй байсан. Яг тэгвэл хоёр хүүхдээ л одоохондоо ягаас онлайнаар сурч байгаа учраас давгүй байсан. Гэхдээ ер нь ингээд нөгөө хүнчил бус хүмүүсийг л ингээ анзаараад өмнө нь ингээд хүнд харуулах гэж амьдарч ирсэн чинь яг өөрийгөө гаднаас ингээд харах боломжийг ингээ олгож байгаа байхгүй. Тэгэнгүүт би ч ингээ өөрөө өөртөө шинээр танилцж ирж байгаа байхгүй. Гот хүмүүсийг шагаад юм багш тийм хүн гэж ирээдсэн. Би өөрөө ер нь яг ямар ингэдгийг бодсон чинь нэг тийм жоохон awkward юм шиг нэг тийм сонин 4 сар байлаа. Тэгээ өөрөө өөртөө ингээд танилцах тосон улам ингээд дараахан болоо. Дааж жаргалаа арай өөр зүйлээс авсан 4 сар байлаа. Interesting. Хинээд яа. Миний хувьд бол амар өөрчлөлт гарсан те. Одоо магадгүй надтай адилхан мэдэрч байгаа хүмүүс байгаа байхгүй юу гэхээр амьдралаа ингээ харахаар бүх юм байгаад байгаа. Гэтэл нэг юм дутаад байгаа мэдрэмж. Гэтэ тэрийг юу гэдгийг мэдэхгүй те. Тэгээ би яг энэ 4 сард бол баг тэрийг олцсон гэж ингээ бодож байгаа те. Тэгээ тэр маань миний амьдралыг баг үнд суур байж таарад энэ зүйлээ олчингууд бусад бүх зүйл маань аяндаа ингээд байраа олоод ингээд явж байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа байхгүй. Тэр энэ 4 сар бол надад
амар юм догдлолтой маргааш хичээлээ үзэх юмсан, ингэх юмсан, тэ хурдын дээр ажиллах юмсан гэсэн ойрд мэдрээгүй юм excitement мэдэрсэн амар гоё journey яасан. Transformational гэж юм одоо яг утгачлыг ойлгосон нь хүн бич насаар яа нүг career coaching, transformational career coaching integrated with mindfulness гэдэг заадаг. Тэгээд яг та нараа ингээд анх автаач гэсэндээ яг програм ингээд ийм болно гэж тайлбарлаж байгаа ч гэсэндээ яг хүн чинь яг тэр дотор нь ороод яг 7-7 хоногоор контентуудыг үзээд үзснийхаа дараа ингээд татлаа ингээд хийгээд ирснийхаа дараа ингээд бүрэн ойлгож байна. So that's why transformation not like a гоё transformation явуулцаа гэж харагдаж байна. Тэрний талаар чинь би бас аягүй сонсож байгаа бодож байна. Тэгээ бас миний нэг өөрчлөлт болохоор би өмнө нь ингээд одоо 20 настай байхдаа ингээд бүгдийг ингээд зөрөгтэй аягүй сайн хийгээд идэг гэсэн юм санагдаад одоо ингээд 30 гараад ирсэн чи би нэг л юм чадахгүй, зориггүй, мэдхгүй юм шиг ингээд ерөөсө чадваргүй юм шиг санагдаад амар тийм миний амьдралын нэг жоохон уналтын үе байгаадсан байхгүй. Тэгэл яг багштайгаа ингээ уулзаад нэг сум аав яаж ч ингээд гарч ирээ тэгээ багштайгаа ингээ уулзаад ингээд за би ерөөсөө ингээ явах хэрэгтэй байна тэгээ би танаар үсттэй би чи шууд арын алгаар орсон штэ багш би яг танаа юунд ч байх хэрэгтэй байна гэдэг шааг болохоор бүртгүүлээ оролцож байгаа. Шаач бид хоёр ч уул нь бол нэг жилдээ 3 юм уу 4 одоо тэгээ өөрийгөө хөгжүүлэх сургалтын суудаг байхгүй. Тэрний нэг нь хамгийн гоё сургалтын таних болсон. Тэгээ 4 сар тантай ингээ явхад би энэ тэр бодол яагаад үүсэжсэн би яагаад ингээ уналтанд ороод ингээ зүгээр амьдрал бүх гоё юм мөртлөө яагаад унаад ирсэн бэ гэдгийг ингээ ойлгож эхэлж байгаа байхгүй. Тэнгүү зүгээр би зүгээр яг би та надад хийж хэлээ. Би зүгээр тухайн үед 20 хэд байхдаа би зүгээр юу ч мэдгүй зөрөгтэй юм хийгээ авсан. Одоо ингээ blissful ignorance гэдэг чинь англиар. Yes, that's the best time. Тэгэл байжсэн одоо болохоор би зүгээр юу ч мэдгүй юм байна. Би юу ч мэдгүйгээ мэддэг тийм насан дээр ирсэн юм байна гэдэг хүлээн зөвшөөрөөд тэнгууд манай багш за заяа чи жоохон баалансаа алдаа тэр зөвлөлтөө юм тийм үе байдаг. Гэхдээ тэнгүүтээ баланс олоо чи юу чаддгийг юу чадахгүй юу сайжруулах хэрэгтэй байгаа гэдэг юм. Ингээ гаднаас хараад гэхдээ шууд чи тэг гэж хэлэхгүй шүү дээ. Ингээл чамд ямар боломж юм ингээд асуултаар асуугаал айгүйх бодох боломж олгоод ер нь тэгэл хүн чинь ингээл тус хүмүүсийг л бодоол тэр тийм юм байна энэний гоё юм багш өснө ямар гоё юм ч гэдэг юм ингэж бодоод идвэс миний юу нэг миний ямар байгаа миний сэтгэл зүй ямар байгаа би юу чаддгүй гэдэг нэг анзаарахгүй явуулсан байгаа байхгүй. Тэнгүүд тэрийг хараад тэнгүүд бүх юм тодорхойлчих. Окей. За тэгвэл би нэг чаддсан чи энийг өнгөлчихье. Энэ дээрээ тулгуурлая. Юугаа сайжруулах юм гэхэд. Тэгээ ингэсэн надад миний бол хамгийн гоё. Тэнгүүд ерөөсө бидний амьдралын фокус тэр өөрчлөгдөж байгаа зү тий. Урд нь болохоор ерөөсөл болохгүй бүтгүү дээрээ хамаг ач холбогдоод анхаарал нэгээд 100% ингээд байгаад идэг гэсэн. Одоо manifestation гэдэг чинь ерөөсө тэр шүү дээ. Одоо manifest хийнэ гэдэг чинь бид нар яг толгойд орж ирж байгаа ямар бодол байна? Тэр бодол нь ямар хүчтэй байна? Ямар энерги агуулж байна? Яг тэрүүгээрээ дагуулад үр дүн нь яг тэрнтэйг нь адилхан байна. Тэгээ бид нар ч одоо хүн болгон тийм мөвч байдаг шүү дээ. Нэг тийм turning point тий. Нэг тийм мэрэгэлтийн үе байдаг. Тэрэн дээрээ бол яг ямар бодол бодож хэрэгж гин гэдгээс дээш явах уу доош явах уу гэдэг нь шалтгаалдаг юм шүү дээ. Тэнгүүцэн тэр бол би нэг амар гайхамшигтай бол ерөөсөө биш зүгээр л чамайг өөрийн чинь харуулад чиний олж харж чадахгүй байгаа маадгүй тэр чадваруудыг чинь гаднаас нь ингээд хийж байгаа нэг ярианаас ингээд аваад нэг коучинг хийх одоо нэг яг чадвар гэдэг чинь тийм байхгүй. Үнийг ингээд уншаа сураад ярьж байгаа юмнаас нь бол харж агаад чи ингэдэм байна. Хойлоо энэ дээр тулгуурж ажиллах юм бол тэрнээс биш бус нь бол болчихно. Хойлогийн primary focus ерөөсөө энэ шүү. Гэдгийг хүн болгоно. Тий шагаад хоёрч шал өөр шүү дээ. Одоо танай ангийнхан чинь 51 хүн байгаа. 51 хүн өөр фокустай байна. Тэр болгоныг яг газар ч гэсэн яриан дээрээс ингэж гарч ирж байгаа байхгүй. Тэгэхгүй бол зүгээр нэг группээр явах юм бол ерөөсөө мэдэхгүй. Тэр ганцаараа ирдэг 3 цаг 30 минут ч санагдсан. Амар хурдан. Тэгэл үйлэл энийг дөрөв бил ирээд байдаг шүү дээ. Тэгээ одоо ингээд 4 сарын дараа энэ 51 хүмүүсийг хооронд нь ялгаад одоо ингээд уулзалтнэр чим тийдэг шүү дээ гэдэг. Бид нар нөгөө өөрсдөө тайл байдаг шүү дээ соёлогоо. Тэгвэл чим тэр нь сайн шүү дээ гэж бүх хүмүүс ингэж санддаг нь амьдтай байх л та тий. Тэгэд миний хувьд бол тийм аа миний харин юу лээ. Би болохоор одоо career coach юм коуч мөч бас авч үзчихлээсэн л да. Ер нь тухайн үедээ бол хэрэгтэй зүйл ингээ авч ирсэн. Гэтэ би бол яг ийм career coach-нд сууж үзег байхгүй. Яг ийм өөрчлөлт бодит өөрчлөлт. Тэгээд тэр өөрчлөлт нь өөрөө амьдралыг өөрчлөх хэмжээний юм өөрчлөлт авчирдаг. Тийм учраас одоо бид хоёр бол амар excited байгаад байгаа. Тэгээд тийм учраас тантай бас ингээд
илүү таны одоо хийдэг, бүтээдэг, бусдад үзүүлж байгаа нөлөөг олон хүн хараасаа гэдэг үүднээс бид хоёр бас ингээ влог хамтдаа хийж ин тэ. Ингээ зориод ирсэн Сиднейгээс тэ Волонгонаас штэ зориод ирсэн баярлаа хідэн ч цаг машинаар тойрон яв. Өдөр явсан бараг 3 өдөр явсан. Багшигаа зөв. Энэ мөчийн төлөө. Thank you. Баярлаа. Хамгийн гоё таалагдсан одоо коучинг одоо сургалт маань энэ байсан болохоор бид хоёр тэгээ бас энэ Мельбурн ангийнхантайгаа уулзмаар юм битүүрийн нөгөө community үүсгэх гэдэг байгаа байхгүй юу. Одоо нөгөө юм хамт олонтой юм growth mindset-тэй одоо өсөй хөгжий энэ нэг уг нь бол энэ ийм л юм байдсан байгаа гэдэг нэг team эготой биш. Яадгийг яасын сониуч. Ийм сониуч. Open minded ийм хүмүүсийг хайгаад байгаа байхгүй. Тэгэхгүй ингээд яг манай ингээд 40 хүрэх байгаа найзууд маань энэ бол ийм л ээ шил бол шил. Яг нэг юмд ингээд бүр ингээд баригдчихад байгаа байхгүй тий. Тэр тодорхойлолт ер нь бол хүн болгоны амьдралд хамгийн аюултай. Тодорхойлолт өгөөд өөрийгөө хайрцалж байгаа. Би ч гэсэн яг тэрийг анзаарчихсан байхгүй юу? Өөр тэр аягүй болоодаа анзаарчихсан байхгүй. Одоо жишээлбэл 20 эдэн наснда анх Монголоос гарч үзэхтэй. Би бол нэг team value бүгд тэгдэг гэдэг нэг өөртөө нэг тодорхойлолт явж байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ ингээд намайг огт танихгүй гадаадын хүмүүсийн хүрээлэл дотор ингээд ороод ирэнгүүт намайг тэр гэр ороолж туссан байна уу? Тэ зүгээр усын сургуульд явсан байна уу? Боломжгүй айлын хүүхэд байсан байна уу? Хин ч юусоо тоохгүй. За бор арьстаад айгүйх гутардаг энэ төр байлаа шүү дээ жоохон багт Монголд амар цасан цагаан зэрэг байх юм бол гоо уцэглэнд нэр ярьж шүү дээ би ч яаж яхдаг айгүй бор тэг гэр орол байсан хөдөө энэ төрх явдаг болохоор бүр улам бор болчихно. Тэнгүүд чинь нөгөө айгүй олон орны хүмүүстэй ингээд уулзаад яг ингээд нэг дэлгэцэн дээр ингээд хүрээдрэнгүүд чинь хүмүүс хамгийн эхлээд бид нар бүгдээ тэгдэг штэ бусдын хамгийн гоёг нь харж хардаг тий. Вау хинэ заяа чиний нүт чинь ямар гоё юм бэ амар гоё ингээд гэрэл ингээд цацраал гээл тий. Одоо жишээ шаас нэг тийм гоё 50 ингээд нэг тийм монгол эрчүүдийн нэг тийм 50 мэдрэмж ингээд төрүүлж байгаа байхгүй. Энэ гоёг нь хэлнэ штэ. Тэрнээс хоёрын толгой дотор байгаа нөгөө болон сөрөг бодлогод чинь би олж харахгүй учраас миний нөгөө нэг perception буюу хүлээж авах байдал маань ерөөсөө л тойрын гадна харагдаж байгаа ингээд бие авч явж байгаа байдал. За тэгээ бие ингээд гоё ингээд авч явж байгаа энэ харангуйтаа гадаад хүмүүс чинь намайг ер нь бол тэгэл вау гэдэг байдлаар хүлээж авч штэ. Тэнгүүд би хамгийн анхудаа вау би чинь цоо шинээр өөрийгөө тодорхойлж болох юм биш үү? Надад тэр нөгөө нэг эрхчлөө нь бүрэн утгаараа байгаа юм байна. Энэ хайрцагнаас гарахгүйгээр шинэ нөгөө нэг одоо identity буюу тодорхойлолтыг би болох ёстой юм байна, бүрэн боломжтой юм байна гэдэг тэр ухаарал амар гоё. Ер нь бол надад яг ингээл дан гэл гэр шиг орж иржсэн байхгүй. Австрал тэрэнгүүтээ бас үнш тий бас тодорхойлолттой ингээд ирчихэж штэ. Би чинь ингээд мундаг дипломат хүн байсан тий ингээд ийм байсан. Тэнгүүтээ Австралиг нэг хинч ингээд биш болчихж штэ. Тэнгүү чинь тэр нь одоо монголоор ярих юм бол англи хэлээр айгуу тийм хамлын нэг тийм гоё ингээд нэг газартуулаг нэг тийм газартуул мэд чинь тийм уруу юм бол биш байгаа айгуу тийм гоё мэдрэмж. Би чинь дахиж тодорхойлолтыг өөртөө бий болгох ёстой юм байна штэ гэдэг ухаалт дахиад гараад ирж байгаа байхгүй юу? Тийм болохоор одоо ингээд 40 хүрэх чинь 40 насны 30 наснаа ингээд орхиод 40-г ингээд хүрээд 50 нас руу ингээд ойртоод ингээд ирнэ штэ. Тэнгүүд чинь вау туяагийн тодорхойлол бас тодорхой хэмжээгээр ингээд өөрчлөгдөх гээд штэ. Тэр болгоноор бид нар хүн болгон одоо та нарын үзэгч нар болон одоо миний карьер коучинд миний сонгоод авсан 51 шат маань manifestation програм сууж байгаа 400 гаруй хүн одоо шагнартаа би ер нь бол суулгах гэдэг байгаа юм. Бид нар тэр тодорхойлол өгсөн байгаа хайрцгаа олж ухаараад би өөртөө яг энэ хүчит яг амьдралгаа энэ хүчит энэ өдний насанда ямар тодорхойлт өгсөн бэ? Энийг л чаленж хийж. Энд хайрцагнаас л би гарчих юм бол бүх боломж нь би бодохгүй. Яагаад гэвэл боломж зөндөө байгаад байдаг. Бид нар хайрцагчаад ерөөсөө үйлдэл хийхгүй ингээ байгаад байдаг. Тийм болохоор нөгөө нэг амьдрал хувьсан өөрчлөгдөж байдаг. Өнөөдрийн нар маргаашийн нарнаас өөр. Өнөөдрийн салхи маргаашийн салхинаас өөр гэдэг энэ гоё байгалийн ухааныг л бид нэр ухамсарлаад өөртөө нэг гоё хэрэгжүүлээ олгочмаар байхгүй. Өөрчлөлөө шинжилгээтэй хэрэгжүүлээ. Хүн болгон байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ жишээн дээр гэх юм бол та бас яг нийтлэг шавнараа харахаар ямар одоо өөрийгөө ингээд би ер нь ийм л хүн гэдэг өөрийгөө уйдсан тэр бодлууд нийтлэг ер нь юун дээр илүү ажиглагдаж байна хүмүүс одоо тий. What a question. Career coaching сууж байгаа шавнар маань ерөнхийдөө бол та нар маань 40 хэдүүлээ ер нь бол бараг 98% нь Австралид байна тий. За 2 Канадад байгаа, 1 Ирландад байгаа, 1 Монголд байгаа гэд 51 ингээд шавнар маань байна. За тэгээд та нарын урд урдны 5 жилүүд дээр ингээд нийлүүлээд ингээд үзэх юм бол 135 ингээд мундаг шавнар байгаа байхгүй юу. Хамгийн ихний тодорхойлолт ерөөсөө ялангуяа Австралид амьдарч байгаа эсвэл гадаадд амьдарч байгаа хүмүүсийн хамгийн ихний үр дүнг гэдэг аюутын буруу тодорхойлолт ерөөсөө би энэ улсын унган иргэдээс
яг ингээд нөгөө харьцуулах юм бол эднээс би чадвартай байж чадахгүй. Эднээс би дотоод улимаг гэдэг утгаараа бусдыг ялангуяа цагаан австралчууд эсвэл энэ цагаан одоо энэ унган иргэдийгээ жоохон дээш нь тавьчаад өөрсдөө ингэж хондоош нь тавьчаад байгаа. Тэнгүүд чинь тэр ерөөсөө нөгөө нэг боломжгүй гэж өөртөө ингээд лимит тавьчаад байна гэсэн үг шүү дээ. Тэ? За тэр бол хамгийн том асуудал байгаа байхгүй. Яагаад гэвэл дээрээс нь бас нөгөө нэг миний англи хэл тийм мундаг биш. Надтай ингээд ярихтаа англиар агуу мундаг сайн ярьдаг. Гадаадуудтай бас ингээд ярихтаа англиар агуу мундаг ярьдаг хэрнээ. Нэгнтэйгээ монголчуудтайгаа ярихлаасаа ингээд жоох айгаад намайг нөгөө нэг ибүүлж идэх бол тэг гэж бодох болов гэд нэг тийм өөрөөсөө бас нэг тийм өөрийнхөө community-гаас бас нэг тийм айгаад байгаа аюу тийм сонирхолтой манзарагдчих. Тэрнээс би ингээд ялангуяа Азийн хүмүүстэй ингээд ярих юм бол айгүй ингээд өөртөө ихтэй ярьцдаг гэдэг байгаа байхгүй. За монголчуудаа өөртөө гэд гацчдаг гэд. Чир гэдэг. Баг зөндөө сургууль сурж исэн хэрнээл баг кофе цаглагч илчих гэдэг байна. Тийм. Одоо тэгээд нөгөө нэг ингээд бид нар 51 үлээ ингээд суугаад group coach ингээд явж байхад чинь би та нараар байнга яриулж байгаа шүү дээ. Монголоор юусаа ярихгүй бүх conversation бүх хичээлүүд англиар дээр заагтаад бүгдээрээ англиар өөрсдөө илэрхийлж сурна. Тэнгүүч нь албан шаардлага би ингээд нэрийг ингээд дутчихдаг шүү дээ. Албан шаардлагаар ярьж байгаа шүү дээ. Амар их сандарч байгаа хэрнээ та нар минь яриа л байгаа. Хүн болгон ойлгоолаа. Энэ юу харагдарлаа нэ гэхээр бас л буруу нэг хайрцанд өргөө хийчихэд шүү дээ. Бас дээрээс нь нөгөө нэг ингээд харах юм бол Монголд байсан тэр нөгөө нэг би хинбэ гэдэг тодорхойлолтоо явуулж чадахгүй. Яар явуулж чадахгүй. Letting go гэдэг би танаар заагаад байгаа шүү дээ. Уг нь бол явуулах гэдэг чинь чадвар гэд би танаар заагаад байгаа. Тэрийг ерөөсөө явуулж чадахгүй. Тэнгүүтээ би Монголд ийм хүн байсан. Би Монголд багны ийм хүн байсан. Тэ? Тэгээд одоо тэр нь ингээд алгуулчихад байгаа учраас би эндээ ингээд готраад байна гэдэг нэг тийм сэтгэлийн нэг тийм одоо уналтанд орчоод тэр уналтнаасаа гарч чадахгүй. За чи Австрал дээр хэдэн жил болов гэд ингээд асуугаад average дунджаар бүгдээрээ бараг 5-аас дээш жил. За чи минь 5-аас дээш жил Австралид байгаад 5 жил ингээд амьсгалаад амьдраад алхаад ингээд байж тэр тодорхойлолтоо явуулахгүй ингээд атаач ингээд хийчихэд ингээд наалтчаад ингээд ахлаар чинь чи хизээч хайр өөртөө өөрчн шинжлэх нүү эрхчлөө өгөхгүй байгаа байхгүй. Тэ? Ер нь бол ингээд харах юм бол энэ нэг тийм 3 тодорхойлолт харьцаж хамгийн том. Бас нэг чухал нь болохоор бас нэгэн дээр аягүй сонирхолтой зарим хүмүүс бүр эсэргээрээ Монголд ямар мундаг мэрэгчлэн байсан бэлээ. Чи ямар их чадвартай, ямар олон хүн удирддаг, ямар өндөр хариуцлага хүлээдэг байсан боддоор ямар их одоо орлогыг нөгөө нэг төр байгууллага тухайн ажил хийжсэн байгууллагатай орлого бүтээмжийг бий болгодог мундаг мэрэгчлэн байсан бэ гэдгийг бараг бүр умартцсан хүмүүс бас байна. Умартангуудаа өөртөө бас нэг тодорхойлт өгсөн би зүгээр л оюутан. Би зүгээр л оюутан. Ийм сурдаг оюутан гэдэг тодорхойлтыг өөртөө өгчод байгаа. Тийм болохоор би та нартай одоо нөгөө нэг 2 дахь one-on-one session дээрээ mock interview авч байгаа шүү дээ. Тэрэн дээр бол яг би яг энийг хүн болгонд засаж өгдөг байхгүй. Яагаад гэвэл би оюутан гэдэг утгаараа ярих гэдэг. Үгүй шүү дээ. Чи одоо Австралийн байгууллагад ажилд орох гээд ингээд ярьцлагад ингээд өгтөө. Би Монголд 11 жил ингэж мэрэгчлэр ажилласан мэрэгчлэн хүн байна. Сүүлийн 5 жил яг өөрийгөө хөгжүүлэлтэд сурлаа. Гэдэг утгаараа энэ ч одоо нөгөө нэг миний өөрийгөө яаж авч явах вэ? Хин бэ гэдэг тодорхойлолтыг бусдад итгүүлэхэд миний үг яриа тэ одоо шагаад заяа хоёр намайг хин бэ гэдэг тодорхойлолтыг хүлээн зөвшөөрөхийн тулд би өөрийгөө яаж тайлбарлаж байна? Ямар үгээр тайлбарлаж байна? Ямар байдлаар би авч явж байгаа гэдэг чинь хамгийн чухал байгаа шүү дээ. First impression гэж байдаг. Тэр нь болохоор бас хамгийн магадгүй хортой тодорхойлолт. Тэрнээс л та нараа нэгээр ингэж гаргаж штэ. Үгүй штэ шагаа. Чи чинь тэ ийм мондөг entrepreneur сэтгэлгээ, бизнес сэтгэлгээтэй хүн бэ. Тэ чи өөрийгөө харж чадахгүй байгаад л ч магадгүй чи бизнес аваад явж байгаа хүний хувьд энэ олон чадвар чамд байна шүү дээ. Гэх мэтчлээ. So хайрцагнууд байна. Энэ хайрцагнуудыг бид нар бол ингээд бяцлалаар дамжуулаад ингээд нэг ингээд авч хийж байгаа шүү дээ. Ураад таслаа тий. Тэгээд маш гоё хэрэгжил мэдрэгдэж байна. Тийм. Битүүрт бол бас яг нөгөө ажилд орох биш зүгээр юм хайрцагт орсон байгаагаа битүүр мэдрэнгүүтээ багштай хаанцчих байгаа байхгүй яг ажилд орох юм шиг. Битүүр яг манай багш болохоор яг нөгөө ажилд орох хүмүүс нь ажил орох юу гэж чинь тэрийг яг ингээд гаднаас нь хараад тэр хайрцагнаас нь гарахад тусалдаг болохоор битүүр энд орчиж байгаа байхгүй тий. Тэгээ битүүр өөр нь бол хайрцагнаасаа ингээд зохиожна. Тэгээ яг үнэн процесс байгаа бас тодорхой процесс одоо ингээд нөгөө нэг 4 сар явж байхад бид нарт урд нь тэгээ зөнөө олон коучс суужсэн ч гэсэндээ яг хаад исэн юм олж чадахгүй байсан юм олчилж байна гэдэг чинь магадгүй хин маань одоо 30 гараад ингээд явж байгаа. Тэр 30 хэдэн жилийн
далд ухамсарт чинь орчихсон байгаа тэр мэдээлэл тэрэндээ удирдуулаад явуулж ирснийгаа одоо ингээд ухамсарлаад би далд ухамсараа шинжлэх стам биш үү? Далдаа би өөрөө шинэрч чадаад стам байна гэдэг ухамсарыг олж явж байна гэдэг чинь наад чинь тэр чигээр маш агуу амжилт байгаа байхгүй юу? That itself. Энэ ерөөсө ганцаараа энэ ухамсар гэдэг чинь тэр чигээр чиний амьдралыг ирээдүйн 70 жилд удирдах гоё ухамсар байгаа. Ажилд орох хамгийн би танарт хэлээд байгаа шүү дээ. Ажилд оруулдаг програм гэж хэлж байгаа хамгийн эхлээд би танарт юу гэж хэлдэг вэ? Ажилд орох чинь хамгийн амархан манайхаа. Тэгвэл хүмүүс бүний амар амархаа гэдэг те. Тэгээд би эхлээд тэрийг бас гайхаад багшаа ямар ч нэг хамгийн хэцүү болоод бид нар орж ирж байгаа ш тэгээ бодохгүй юу. Тэгээд тэгсэн чинь багш юу яриад гэсэн нь ойлголоо. Тий. Тэгэхээр бид нар нөгөө нэг би яагаад нөгөө нэг ажилд орох хамгийн амархан гэж хэлээд байна гэхэлэр би чамд стратегийн заагаад өгчнө үү? Угаасаа нөгөө нэг ингэж үйл явцтай стратеги ажилд ордог. Австралийн зах зээл ямар хөө байдаг? Австрали, Канада, Америк, Англи гэдэг ер нь бол барууны энэ орнууд Австрали ч угаасаа л Америк, Английн копид ч гэсэн байгаа шүү дээ, тий. Тийм болохоор угаасаа зах зээл нь ингээд тодорхой байгаа учраас хөдөлмөрийн зах зээл угаасаа л энэ процессыг явуулдаг. Бүгдээ хөдөлмөрийн зах зээл дээр өөрсдөө те маш өрсөлдөхөөс байлгахын тулд ийм step break ингээд хийчихсэн байх хэвээр хийцэн байхад хамгийн гол нь болчихно. Гэхдээ the number 1 би танад хамгийн эхний 7 хоног хамгийн эхний хичээл ямар хичээлээс одоо ингэ шалгалт авнаа. Self reflection өөр хөдлөөр баг нас тэдрийг нөгөө бичих Гэсч амар хөөрхөн юм өрсөж би бүр амар гоёсэн. Тэгэхээр ямар ч ерөөсө резюмегээ хийсэн ингэж хэлэх байгаа. Резюме энэ төр чинь бүр хамгийн сүүлд тийшээгээ. Тийм болохоор хамгийн эхлээд бид нар өөртөөгөө ажиллаад өөрийнхөө сэтгэл зүг ойлгоод ямар хайрцаг байгаагаа тодорхойлоод өнгөрсөн л байгаа эргэж хараад нөгөө бага насны охин Заяа гэдэг охин чинь тэг яг primary үедээ байсан тэр өсвөр нааны дөнгөж өмнөх байсан тэр охин шахаа бас яг адилхан хэн байсан бэ гэдгийг иргэн санах тэр процессор бид нар хамгийн эхлээд коучинг хийж байгаа шүү дээ. Yeah. So how is that journey for you? Тэгээд за би амар их яриад байж магадгүй шүү. Яагтвэл би нөгөө стресстэй байсан юм нь бас яг тэнд байсан. Би тэнд хэн болно гэж бодож ирсэн. Тэрнээсээ ингээд нөгөө хажуу тишээ явцсан. Ингэж боддог байсан. Тэгээ тэрийгээ очингод нөгөө хоёр нь уйлдахгүй ангууд даалт умсартайгаа ингээд бүр ингээд асуудал үүсээд юм маслаа. Тэгээл ингээд яваадсан байлээ. Тэрийгээ ойлгонгод тайвширж байгаа. Тэгээ ингээд бүх юм тодорхой болоод юундараа алдсан, яацсан гэдэг ингээд хараад эхлэнгүүт миний нөгөө нойрны асуудал хүртэл шийдэгдсэн. Тэгээ медитейшн хийгээд эхэлсэн чинь медитейшн би яг үндэ бас эхлээд тоогоогүй. Тэгээд хүмүүс эдгсэн аюусан за гол юм нь юу юм гэж аюух боддог. Чи за нөгөө CV-гээ багшаа CV-гээ харин яг тэгээд ашигласан аюу санагдсан байсан тийм. Тэгээд нөгөө багш үгүй та нар наатаа за наа ч юм бол ямар ч тийм одоо найраа байхгүй заавал хийх хэрэгтэй даалгавар. Тэгээ яг нөгөө хийсэн чинь амар гоё болоод ийм байсан юм уу гэдэг хэлж байгаа байхгүй. Тэгээд ингээд эхлэнгүүтээ сүүлдээ нөгөө миний нойр сайжрыг төвлөнгүүд цагаа зүгээд оройны медитейшн хийгээд өглөө өгөөгээд оройныхоо медитейшн хийгээд унтах хийхгүй унтах цагийн шаал deep sleep руу яаж орж байгаа юм. Цаг нь бүр ингээд лаатаг ингээ хараад тийм шүү. Би та хэд оруулнаа за тэгэнгүүт ингээд дээшээ доош болоод шууд заримдаа 20 хийхгүй үедээ 28 минут 15 минут deep sleep руу хийчингүүд цаг гараа авчих. Маргааш амар сайхан сайн нөө гэлсэн юм. Амар гоё болсон. Тэгээд яг би тэр үед нөгөө яагаад career coaching meditation manifest орж ирснийг жоохон гадарсан. Гэхдээ би багшаас сонсмоор байна. Миний хайрт энэ дээр хэлэх юм байна. Тэг багшийн хайрыг сонсъё тий. Тий яав нөгөө нэг тойрын яг бодит үрдэмж чинь бас агуулж чухал та. Би эргүүлээ бас чамаас асуумаар санагдлаа. Чи яагаад ихэндээ бясалгалыг нэг тийм хиймэрхүү санагдсан? Чи урд нь чиний бясалгалын одоо experience хэм бол юу вэ? Байгаа ахгүй юу? Хүн чинь тэгээд аягүй сайн хүн өөрөөрөө л биеэрээ мэдрэхгүй бол надаа манай ээж ч одоо бас хорт авдраар өвдөө тэгээ медитейшн хийгээд би жоохон байсан учраас хальт санаад байдаг аахгүй медитейшн хийгээд 6 сарын настай байсан хүн чинь медитейшн хийгээд зүв хооллоод ингээд 3 жил яваад өнгөрөхдөө уулын бүр тийм өөхгүй болж өнгөрөхсдөө зүг зүгээр өнгөрсөн байхгүй. Тэг хүмүүс эмчнэр гайхаад яаж ингэсэн юм гээл тухайн үед нь гайхаж хахад энэ медитейшны ачтай гэдэг яг би дөнгөж залах юмсан болохоор хальт ойлгоод тэгээд тэрийг бүр мартцсан.
Тэгээд тэгсэн хэрнээ надад тийм зүйл байсан хэрнээ л за би ч одоо бас арайч медитейшн хийгээд одоо юу гэдэг эсвэл хөвшин хүмүүсийн хийдэг юм ч юм уу одоо юу гэдэг самаа тгээ ойлгоцсон. Тэгэл зүгээр за багш хийгээд за та нар энийг хийс нөгөө угаасаа нөгөө бидрийг шалдаг. Тэгээ нөгөө нэг багш бидрийг нөгөө ямар сколоор явсан бэ гэдгийг мэдчихэж байгаа учраас бидрийг таригдчих. Тэмүүд нөгөө тик аммаар санагдангуудаа хийж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд хийгээд эхэлсэн чинь гэхдээ яг хүчилтгүүлтэй зүгээр л бидрийг ер нь бас багш нөгөө хүний сэтгэл зүй яаж явдгийг сайн ойлгоод юм шиг надад санагдсан. Тэнгүүдээ тэрэгэн дээр ягаад тэг хийгээд гисэн чи айгүй гоё болсон шүү дээ. Оо за. Одоо бол бараг л зарим өдөр 2 зав яа жоох стресстэй байгаад нэг тайвшрах үедээ бол яг хүссэн юугаа ингээд айгүй олон медитейшн бидэрт өгдөг байхгүй. Тэднэрээсээ сонгож байгаа л за өнөөдөр чи минийх гэж ингээд хийж байгаа. Exactly. Yes. Тэгэхээр нөгөө хүмүүс бясалгал гэхээр чи түрүү тэгж штэ. Хөгшрөө хүн хийдэг юм бэ лөө. Эсвэл над шиг юм гал цогтой юм гал бүсгүүчүүд бясалгал хийхгүй. Би чинь ингэж галзуу гадагшаа байдаг. Им гоё стил имижтэй хүн гэж нөгөө нэг бас нэг төрлийн тодорхойлолт байгаа штэ тэг өөртөө. Даруй төлөв тийм хүмүүс агуул хийдэг ч юм аа. Эсвэл зөвхөн эмэгтэй хүмүүс хийдэг гэх юм уу. Тэ эрчүүд болол тэ. Эрчүүд бясалгал хийх гэж байдаг юм уу. Тэгэхээр бас агуул сонирхолтой хараа. Би тэгэхээр ерөөхдөө бол та нартай ч гэсэн хэлдэг. Ер нь бол миний хүчин ингээд суугаад ингээд ирэнгүүт бясалгалыг ингээд бодтоор ингээд ойлгож хэлдэг л дээ. Тэгэхээр яг үзэгчтэй ингээд хэлэхээр бид нар бясалгал гэдгийг нэг тийм шашинлаг, гэгэрэл, сүнслэг байдал энэ төр гэхээсээ илүү зүгээр шинжлэх ухааных нь үүднээс за бясалгал хийснээрээ бид нар ерөөсөл тархиал цэнгэлж байгаа юм. Тархины цэнэг гэсэн үг. Бидний камерын цэнэг дуслаа. Цэнэг дуусч шүү. Хурдан цэнэглэрээ. Утасны цэнэг дуслаа. Oh my god гэж бид нар чинь ингээл утасны цэнэглэж хаагаал ингээл гүдэг штэ. Тэгэхээр нэ энэ тархийг өдөрт 24 цаг 24/7 өдөр болгон те жишээ амар ашиглаж штэ. Ашиглаж тултал нь ашиглаж байгаа хэрнээ зүгээр удаар цэнэглэгдчихдэг гэж бодоод. Тэгэхэд нойр гүйтэл гэдэг асуудал чинь маш хэрэг. Яагаад гэвэл толгойн дотор нь 80,000 бодол ороод ерөөсөн унтуулгүй санаа зовоод. Тийм болохоор бид нэр бясалгал гэдэг зүгээр л маш боддоор маш ойлгомжтой зүйлээр одоо нэг маш энгийн байдлаар юу гэж ойлгох вэ гэхээр ерөөсөл тархиа цэнэглэж байдаг. Тархиныхаа үйл ажиллагааг сайжруулж байдаг багц скил харж хэвчтэй байна. That's it. Өөр юмэрсэ байхгүй. За тэгэнгүүт чинь яаж байгаа? Бид нар тархи маань цэнэглэгдсэн хамаг потенциалороо хамгийн тийм нэг хамгийн өндөр потенциалоор ингээд ажиллаж байхад бидний үр бүтээмж илүү. Бид нэр асуудлыг шийдвэрлэх нь хамаагүй илүү сайн байна. Ямар нэгэн юмыг олон талаас нь олж хараад тэр зөв талыг нь олоос сонгох. Дээрээс нь бясалгал ингээд хийхлээр тархихээс илүү бидний одоо эмоц буюу сэтгэл хөдлөл гэдэг юмыг тайвшруулж доктортой болгож өгдөг. Тэгвэл бид нэгээ саваал унаал ингээд амар тийм өндөр эмоцтой ингээд яваад идэг штэ тий. Нэг өдөр нар гарангуут амар happy бороорлоо байхгүй. Одоо Мельбурн амьдарч яах юм бэ? Өдөр алга ингээд бороорлож яхаа данаас гонхтой ингээд байгаад байна тий. Тэгж яж болохгүй шүү. Тийм болохоор бид нар бясалгалаар ерөөсөө өдөр болгон бясалгал хийснээрээ яг шүдэ угааж байгаа мэтэр өөрийнхөө тархийг цэнэглээд би сэтгэлээ доктортой байлгаад өдөр болгон гаргаж байгаа тэр олон мянган шийдвэрүүдтэй зөв шийдвэр гаргаад ингээд эхлэнгүүд чинь харилцаа, карьер, санхүү. Тэгээ өөрийн хөгжил, өөрийгөө харах тэр үнцэг гэсэн юм чинь бүгд тэр чигээр оронгороо гэрэл байдлаар өөрчлөгдөд ирдэг байхгүй юу. So that's тэр л бясалгал. Тийм болохоор бясалгал хийхэд нас заахгүй. Ямар мэрэгчлээ байна, эрэгтэй байна, эмэгтэй байна, хүүхэд байна хамаагүй ерөөсө бүгд хийж арах хэрэгтэй. Ялангуяа энэ орчин үеийн технологи маш өндөр хөгжчихсэн. Тэ одоо AI гарч ирж байгаа энэ үед бидний бүтээмж максимум дээр байж, creative буюу бүтээлч сэтгэлгээ маш өндөр байж бид нар зөвхөн нэгнийгээ өрсөлдөх биш, технологитой өрсөлдөхөд биш. Тийм ээ? Тийм шүү дээ. Одоо тэр медитейшнийг одоо анх хийсэн миний одоо төсөөлөл бодит байдал ямар байсан талаар би суулцсан санагдлаа л да. Тэр анх медитейшн гэхээр би ингээд чимээгүй зүгээр суудаг гэд бодсон байхгүй юу. Гэтэ магадгүй олон төрөл байгаа хэл та тийм төрөл байдаг бах. Гэтэ надад амар санагдсан зүйл нь ингээд бүх юм одоо нөгөө заавартайгаа багш маань ингээд аудио бичсэн байгаа хэлж байгаа минь дагаал хийхэд болно. Өөрөөс чи юу ч шаардахгүй амар надаас minimal effort гарч байгаа хамгийн бага хүчин зүтгэл тийм байд юм билээ шүү. Тэгэхгүй бол хүмүүс минь начиг төсөөлж магадгүй шүү. Чимээгүй суух юм байна. Юу бодох хэвээр юм бол яах хэвээр юм бол юун дээрээ төвлөрөх юм мэдэхгүй шүү дээ. Тэнгүүт чинь зүгээр л бүх зааврын дагуу хийхэд л болоо. Тэ дээрэс нь медитейшнд бас хамгийн гоё зүйл нь бол талархлыг оруулж ирдэг.
хүний амьдрал яагаад ийм хэцүү ажралгүй болоод байна гэхээр хүн талархах мэдрэмж байхгүй болохоор тийм болчтой юм байна л да. Тэгээд тэрийг талархах мэдрэмжийг аваад юун талархах вэ? Зүгээр амьсгалж байгаа да. Зүгээр одоо өөрт байгаа эрүүл биетэй, гэр бүлтэй байгаа бүх зүйлдээ талархаад ирэхээр амьдрал ингээд дүүрэн мэдрэмж аваад тэр мэдрэмж нь өөрөө илүү их юм хиймээр ирч хүчийг тэндээс гаргаж өгöd байгаа байхгүй тий. Тэгэхээр таас яг тэр нөгөө талархал медитейшн энэний одоо харилцаа хамаарлын талаараас илүү ярьж. Тийчид рүү хэлжсэн шүү дээ нөгөө нэг сая Сиднейгийн уулзалт дээр, Шандрын уулзалт дээр бас Мельбурний Шандрын уулзалт дээр хийжсэн тэрийгээ чи яваалцгүй эхлээд тэрнлээ жоо ярахаас өмнө чиний нөгөө нэг ингээд зүрхчин ингээд жоо ингээд эсэдсэн гэдэг тийм. Тэр аюугаа юм бодод байсан. Тийм тэгэхээр би бас медитейшнийг хийдгүү гэж яагаад яг анх нөгөө хичээл маань эхлээд тэр ингээм амар завгүй гэх юм өглөө эрт босдог болохоор ажилдаа явж байгаа. Тэгээ трен дотор хийсэн байхгүй. Трендээ хөвчөө зүүжээ хийсэн. Тэгээ тэр үед болохоор өмнөх оройноос нэхлэн миний жоохон зүрх ингээд амар хүчтэй цохлоод өвдөж мэдрэгдээд байсан байхгүй. Тэгээд яах учир нь болдохгүй. За болохгүй эмч тач үзүүлэе гэж бодоод тэгээд медитейшн хийхээс өмнө өвдөж байгаа 7 минут зүгээр медитейшн хийчихэд тэгээд дууссан чинь нэг мэдсэн чинь миний ингээд зүрх гинт зүгээр болцсон байхгүй. Бүр яагаад гэдэг би мэдээгүй. Тэнгүүд надад нөгөө бодит бие дээр маань өөрчлөлт гарчингууд надад амар ихтгэл үнэмшил төрөөд тэгэл шууд заяараа очоо за харин ингэсэн шүү заавал хийгээрэй гээл те. Шагаа надад бас санаад болсон. За хийх стан байна. Тий. Нэрээ шагаа надад бас эхлээ санаас би ингэчлээ. Тэгэд эхлээ шагаа хийсэн. За энэ чинь болохоор яг ингээд бодит үр дүн ингэ байгаа даа шүү. Тэгэхээр бол би хичнээн хийгээд бясалгал хий гэж хилээд хүний толгойд бас аягүй боохгүй шүү. Аягүй олон төрлөөр ингэж одоо нөгөө нэг benefit буюу ач холбогдол аягүй олон төрлөөр хүмүүст ингэ боддоор бий болж байгаа байхгүй. За нэг хүн чинь яг чам шиг бидэрээ ингээд өөрсдөө шинжилтийг мэдчихэнгүүтээ вау. Миний хайгаад исэн юм чинь хэрэгтэй юм чинь хэлсэн тий. So талархлын тэр нөгөө нэг ач холбогдол бас ингээд уялдаа гэд ингэж штэ. За бясалгал гэхлээр бясалгалын олон төрөл байна гэж бас хэлж болно л доо. Болохгүй мөрсө байхгүй. Гэхдээ хамгийн гол нь бидний хийж байгаа маш олон төрлийн бясалгал болгон чинь ерөөсөө бүгд яг нэг одоо зөвлөө нэг үр дүн бид нар тавцрах гээд байгаа гэсэн. Бүгд л бидний түрүүний хэлсэн тархины оюун, тархины үйл ажиллагаа болон бидний одоо actually тэр эмоцийг тэнцвэржүүлнэ гэж ярьсан шүү дээ. Тэр чинь бол яг зүрхний хэмнэлийг ярьж байгаа байхгүй. Зүрхний хэмнэлийг тэнцвэржүүлж. Тэгээд тавьшруулсан юм тий. Би үүнийг одоо биеийн механизм чинь цаанаасаа уг нь байглаасаа явагдаж байгаа хэрэгтэй шүү дээ. Зүрх ийм хэмтэй цоглоод зүрхнээс гарч байгаа цус ингэж биелүүн гэж байгаа цус ингэж эргэлдээд тэгээ бидний бүх нөгөө нэг одоо эсэд чинь ингээд дотроос ингээд гой цэвэрлэгдэж байгаа тэр процесс нөгөө бидний бие махбод байгаа байхгүй. Тэр natural. Тэрийгээ бид нар нөгөө нэг маш их ачаалалтай ажилтдаг. Тэ нөгөө ботол нь нөгөө олон мянган ботол нь араасаа орж ирээд тэр ботолтой автагдаад ингээд стрессээр агаад стрессээр агаад ямар нэгэн байдлаар бид нар өөрсдийнхөө биеийг ингээд жоохон эрүүл бус болгоод байгаа байхгүй. Амьдралын хэм маягасаа болоо. За тэрэнд чинь ингээд гой үйлчилж ийн гэж штэ. За бидний карьер коучн дээр болохоор би та нар хартаа урд нь огт бясалгалж байгаагүй. Бясалгалын талаар аюу тийм хурдхан мэдлэг багтаа хүмүүст би за ингээд чив чунагаас байгаа бясалгаа гэх юм бол хэцүү штэ. Энэ чинь аюу хэцүү байхгүй. Тийм болохоор guided meditation буюу одоо ингээд заавартай бясалгалын техник би та нарт хамгийн эхлээд суур болгоод ингээд зааж өгч байгаа. Гэхдээ бас нөгөө нэг бясалгал та нар заахаас өмнө би та нарт одоо цагтаа орших урлаг гэдэг тэр хичээлээр дэлхийн хаан болгоо заасан тий. Яхаа төвлөр ерөөсө тэр чин тэр чигээр бясалгах авахгүй. Бид нар бясалгах маш олон боломжууд байдаг. Зүгээр хоол хийж байхдаа хөгжим сонсоод ч гэдэг юм уу эсвэл подкаст ингээд сонсгоосоо илүү хоол хийж байхдаа ногоогоо ирчиж байхдаа ногоогийнхоо өнгийг нь хараад үнрийг нь мэдрээд тий яг нэг мэдрэмжийн хамаг анхаарлаа тэр хийж байгаа юмдаа зарцуулна гэдэг чинь тэр чинь бол тэр бясалгал. Гадаа алхаж байхдаа 90 тойрны хоймыг анзаараа 100% тий анзаараад яг одоо цагтаа бодолтой автагдахгүйгээр зарим нь яадаг гэхээр бидний бие гурав тий яг одоо л ингээ одоо цагтаа байж тээ. Гэхдээ ихэвчлэн бид нар яадаг гэхээр софон дээр суудсан яг энэ бие ингээ байждаг хүүхдний нүгээр ингээ тоглож байхад тий бид нар ингээ уцаа ингээ хунгуудаа оюун санаа шаалгуур 1000 милийн цаана ингээ явж идэг. Тэгэхээр тэр хүүхэд гэдэг гайхамшигтай оршил чинь толгоонд нэг бодол байхгүй учраас яг одоо цагтаа оршиж үүдэг ээж намайг хараач аав намайг хараач гэдэг. Гэтэл нүцгий байж л та гэд. Албаар өөрийнхөө тархи оюун санааг алушийн үр төшинг явуулж байгаа байхгүй. Тийм болохоор бясалгал гэдэг бид нар өдөр тутмынхаа амьдралд хэрэглэх боломжтой гэж би та нартай одоо цагтаа орших гэдэг тэр урлагийг зааж өгсөн чинь тэр байхгүй. Тэгэхээр нөгөө нэг бид нар ингээд бясалгаж байхад
бяцлаглалын хүч маш гайхамшигтай. Гэхдээ бид нар бас нөгөө нэг яг бид рүү хэлсэн шүү дээ. Бяцлаглалыг бас ханар бас хит их сүнслэг байдал руу гээлэг гэдэг утгалуугаа явахгүйгээр маш тийм objective буюу одоо scientific нөгөө нэг шинжлэх ухааны талаас нь бага зэрэг гээд хүлээж аваарай гэж хэлээд. За та нар минь ингээд бяцлаглалыг амсаад амтанд нь ороод ингээд нэг жоохон левел ингээд дахиад ингээд ирж байгаа шүү дээ. Тэнгүүд чинь би та нартаа 6-7 хоногийн турш ингээд 7-7 хоног болгоо ингээд өөр ингээд фокустай гэж бяцлагж байгаа шүү дээ, тий. Ингээд хамгийн эхлээд эхний 7 хоногта өөрийнхөө өнгөрсөн лөө ирэхин харагч байдаг юм уу, тий. За тэгэнгүүтээ ингээд явсараад 3-7 хоног дээр уучлах урлагаар хичээллээд уучлах бяцлал хийж байгаа. Тэр болгон чинь бүгдээрээ би маш их бодож тунгааж маш утга учиртай гаргасан тэр бяцлаглалын аялал ахгүй юу. Тийм болохоор та нар минь бяцлал хийгээд оюун санаагаа удирдаад ингээд сурчингуудаа тэр одоо анхаарлаа маш зоригтойгоор ашиглаж сурч байгаа гэсэн үг. За зоригтойгоор гэдэг нь эхний 7 хоногт өөрийнхөө анхаарал төвлөрөлтөө, энерги бодлынхаа хүчийг өнгөрсөн л авч явж төсөөлөх одоо чадвараараа ашиглав. Тэ бид нар чинь 2025 онд байж л тэ 13 настай, 12 настай заяа шагаа баярлуу гингүүд чинь магадгүй 90-ад оны үеэлөө өөрөө авч явж штэ. Тэр үед би хин бэ? Тэр чирээ ботлын хүч байгаа даа шүү дээ. Тийм болохоор иймэрхүү маягаар бид нар бас ашиглах бүрэн боломжтой байгаа байхгүй юу. За тэгэнгүүтээ нөгөө чинь би бүх юмнаар intention ордог гэд би танарт баг ингээд баг ядарч чинь хэлж байгаа тийм. What's your intention? Чиний зорилго чинь үндсэн зорилго чинь юу вэ гэх. Тийм болохоор бид нар бяцлаглалыг нөгөө нэг ингээд энергитэй ингээд холбох юм бол түрүүний хэлсэн чиний нөгөө талархах урлаг. Талархал гэдэг чинь ерөөсөө одоо нөгөө нэг оюун санаа хамгийн уналтандаа орчихсон байгаа тэр үед тэрнээс гарч ирэх хамгийн одоо зөв арга нь талархах юм байна л да. Бид нар ингээд сэтгэл санаа айгүй хэцүү байсан байлаа гэж бодъё л доо. Тэнгүүдээ бид нар ерөөсөө л амьдралдаа нэг талархууштай нэг юм олоод тэрэн дээр хамаг анхаарлаа төвлөрүүлээд тэрэнд ингээд үнэн сэтгэлээрээ талархах юм бол чиний нөгөө нэг талархал дээр чинь нөгөө сэтгэл зүрхээс чинь зүрхэн хэсэгтээ чинь бид нар талархлыг явах мэдэрдэг юм байна л да. Тэрнээс чинь гарч байгаа энерги, vibration гэдэг юм чинь хамгийн гайхамшигтай хүчтэй. Одоо тийм болохоор manifestation боддоор хийж сурахын тулд бид нар талархах сурах маш хэрэгтэй байдгийг би танартаа заагаад байна тэр аахгүй. Тэнгүүд чинь хардаа ерөөсөө тэр нөгөө сүрэг байсан бодлууд чинь тэр талархлын эрчинд шууд ингээд автагдаад ингээд уусан алга болдго юм байна. Тийм учраас та нар вау, талархал чинь ямар чухал юм бэ? Талархлын хүч ямар гайхамшигтай юм бэ гэж улам хэлээд байгаа чинь биеэрээ мэдрээд байгаа байхгүй юу? Тэгээ талархлыг хийхэд уг нь бол аюу амархан. Зүгээр бид нар ингээд яг ингээд анзаарах юм бол бид нарт амьдрал талархууштай зөндөө идэх шүү дээ. Хамгийн эхнээ л чиний бие махбод. Бид нар хардаа хорвоодлыг харах, үр хүүхдээ харах хоёр нүдтэй. Тэ хүүхдүүдэд тэрвэрэд авах хоёр гартай. Гарах хүмүүс байдаг шүү дээ. Ямар нэгэн байдлаар тий хаашаач бид нарыг авааччих, тий алхаад очиж байгаа, гүгээд очиж байгаа хоёр хүлтэй. Уг нь бол дутууд болмоо юм ерөөсөй байхгүй байгаа шүү дээ. Тэр чинь л тэр чигээрээ бидний амьдралын үн зөв чиглэл рүү оруулах хэрэгтэй байхгүй юу? Хамгийн гол нь талархаад, анзаараад, үнэн сэтгэлээсээ зоригтойгоор талархаас бичгэл хүмүүс. Одоо энэ дээр надаас нэг асуулт байгаа байхгүй юу? Хүмүүс магадгүй ингэж бодож болно. Таларх нь өнгөт байгаа зүйлдээ сэтгэл ханаад тэгээд энэ байгаадаа байчих юм уу гэсэн ийм бодол төрж байгаа гэж би бодоод байна л да тий. Байгаа зүйлдээ сэтгэл ханаад байгаадаа байж болно шүү дээ. Яа болохгүй гэж. Тий? Гэхдээ хамгийн гол нь хамгийн гайхамшигтай нь бид нөгөө нэг нүдэнд харагдахгүй байгаа энергийн хүч гэж байна шүү дээ. Ихтгэлгийн мэд тэрчгээрээ энергиэр бүрдчихсэн байгаа. Одоо quantum physics судлаад үзэх юм бол угаасаа бүх юм энерги байдгаа гэд. Тэ? Тэнгүүд чинь бидний биеэс ялгарч байдаг энерги хүссэн хүсээгүй бидний биеэс тодорхой хэмжээний энерги байнга ялгарч байдаг. Энерги дотроо угаасаа байж байгаа. Тийм ээ? Тийм болохоор чиний бодол хаана байна? Санаа хаана байна? Одоо ихтгэл үнэмшил хаана байна гэдгээс шалтгаалаад сөрөг эсвэл эерэг эсвэл өндөр vibrationтэй долгионтой эсвэл тийм доогуур долгионтой энерги цацарч байгаа. За тэгэхээр бүгдээрээ зүгээр амар боддоор үзье л та. Хэрвээ чи айгу талхууштай ингээд амьдраж байна гэхэлэр чинь биенээс чинь маш гайхамшигтай, маш хүчтэй, маш өндөр долгионтой энерги байнга цацраад явж байгаа. Ингээд цацраад явж байхад хүссэн хүсээгүй, хичээсэн хичээгээгүй амьдралд чинь буцаад ирж байгаа нөгөө долгион нь магнетик гэдэг утгаараа бусаж ирж байгаа одоо өдөр тутмын харилцаа зүгээр ингээд годамжин тэр гоё энергитэй годамжин ингээд гарлаа гэдэг бодъё л доо. Инээдсэл явж хахад хин чиний урдаас хараад муухай харахгүй.
Ирүүлээд инээ. Хүү ямар гоё нээсэлтэй юм бэ? Ваа. Тэгээд ингээд чи зүгээр ингээд networking event ч юм уу coffee shop дээр ингээд ороод тэгээд эсвэл ингээд ажил дээр ч гэдэг юм уу тэр гоё нэг тэр ингээд оронгууд чинь босод хүмүүс дээр энергит чинь татагдаад чам дээр ирнэ. Тэнгүүд чи улам илүү гоё хүрээлэлтэй найз нөхөдтэй байна. Улам илүү хүрээлэлтэй найз нөхөдтэй байхад тэгээд дарагтайгаа бас гоё харилцаатай байхад дараагийн promotion cycle ирлээ. Хэнийг албан тушаал ахуулах уу? Хэний цалин яригдах вэ? Дэвшүүлэх вэ гэж ярих дээр чи ингээд ороод ир. Яа тэгвэл чиний байж байгаа байдал чинь нөгөө нэг гой үр дүнг яг дөөцгөө үр дүнг өөртөө авчраад байгаа шүү дээ. Тийм болохоор түрүүний асууж байгаа асуултад айгу тийм буруу боддог байхгүй. Тэр асуултын одоо нөгөө нэг зорилго нь юу вэ гэхэлэр би тэгээд талархаал ингээд байгаад тахлаар ингээд зүгээр байгаад байгаа. Тэрний оронд чичрээ дайраа л та гэдэг тийм асуулт байгаа даа шүү дээ. Би чичрээ дайраад ингээд хүчлээд юм хийх хэрэгтэй юм биш үү? Үгүй хүчилтэн чичрэж дайрна гэдэг чинь тэр энерги чинь нэрээс хүрэг. Тийм болохоор бид нэр хаашааж явахгүй байгаа. Амьдралд хаашааж явахгүй ингээд гацчаад байгаа маань ерөөсөө тэр хаад байгаа байхгүй. Тийм болохоор хэрвээ та нар минь ямар нэгэн үзэж байгаа үзэгч минь ямар нэгэн байдлаар гацчихсан мэдрэмж өөрийнхөө жингээ хасах гэсэн чинь хасагддаггүй. Харилцаагаа дэвшүүлэх гэсэн чинь дэвшилдэггүй. Өөр хүүхдтэйгээ гоё байя, гоё ээж, сайхан ээж байя гэсэн чинь болтгүй ч гэх юм уу нэг тийм агуу бодит юмнууд байгаа шүү дээ. Хэрвээ тэгж байгаа бол зүгээр л ямар нэгэн өөрсдөө шийдэл хувьсгал хийхээсээ илүү зүгээр л талархаа сурч. Энерги өдөр болгон цэвэрлээ сурч. Тэ? Тэнгуү чи би та нарыг програмд орж ирв. За өнөөдөр эхний өдрөөс ахуулаад 40 минутын бяцлал хийн гэсэн бол та нар бүгдээрээ тараад унчихна шүү дээ. Бид нар хэдэн минутын бяцлал хийдэг лөө? 7-оос эхэлж. 7 минут. 7 minutes. 7 минутын тэр бяцлал дотор би энерги чинь тэр чирээ өөрсөж байгаа шүү дээ. Тэгэхээр хүмүүсийн хэлдэг нь надад цаг байхгүй. Бяцлаас уучаад цаг авахгүй. Заахгүй. Асар энэ уцаа авах гэдэг. Уцаа авсан цагаа та нар хар гэдэг ингүүд чинь аюу олон шалгал маань тий 20 цаг 2 цаг байсан, зарим бүр 10 цаг байсан гэж хэлсэн заяа. Зүгээр YouTube үзэл, social media дээр зүгээр ингээл ямар ч үр бүтээлгүй зүгээр ингэж өнгөрөөсөн бараг 10 цаг нөө гэртээ сууж байгаа ээж нар маань. Тий тэр 10 цагийн дотор my goodness 7 минут юм бяцлаад ганцхан минутанд өөрийнхөө резюме дээр ажиллаа. Бидний бас өдрийн рутин дээр бас ажиллаж өгдөг тийм. Yes, 100%. Бүр амар ажиллана те. Минут секундээр хүртэл бичиж байгаа л аудит оруулаа шүү дээ. Энэ хоорыг игүүл яаж ийн гэдэг. Чи энэ цагт юу хийж хүмүүс амар тийм юм хийгөөг цаа аяг хийдэг байхгүй. Би хэрвээ та нар ингэж бичлэхгүй байх юм бол та нар ч өөрсдөө олж харахгүй байхгүй. Yes. Тийм болохоор тэмдэглэл дэвтэр маш сайн бичиж сурдаг те тань. Бүх юм дээр л талаас нь ажилладаг. Тэнгүүд би зүгээр ингээд тэр сургалт одоо ингээ багшийн бэлдсэн сургалтанд тэр бяцлал дээр ингээ явж хахад би нөгөө карьертэй яаж холбогдож байгааг нь бас ингээ ойлгосон. Тэгээд багшаас бас өөрөөс нь асууя. Тэгээ би тэдгээрийг ингээ ойлгож хахад багш одоо өөрийн юм удирдах төвшин хүртэл одоо Австралийн элчин байна уу? Одоо Deloitte байна уу? Одоо зөндөө мундаг газруудад ажиллаж байсан шүү дээ. Тэгээ тэнгүүд өөрөө хийж үтсэн учраас юу тохиолдох юм бэ? Хонгоруудаа ажилд амарсан. Юу тохиолдох? Ороод чи яаж burn out болох вэ? Хүмүүс юу мэдрэх вэ гэдгийг багш ингээд яг бидний ингээд зөөлөн юм дээр буулгах гэдэг байгаа байхгүй. Тэр ингээд тий медитейшн хийгээ чи тайвширч байгаа. Одоо цаг дээрч өмнө нь болохоор бид нар чинь нөгөө ингээд гэсэн байхгүй. Ажил болохгүй. Өөрөө тайван биш. Өөрөө бөөн гомдолт ийцэн. Өөрөө нэг юм төсөөлж бодцсон. Тэгээ тэр төсөөлтөө л амьдрал чи төсөөлтөө байна уу? Бодит байдал тийм байна уу гэдгийг ялгаж ойлгох гэж ингэж эдрийг оруулсан юм байна гэж мэдрэгцэн. Тэгээ багшиг би энтгэрийг ингэж бичгэд юу туулсан юм болоо багш ямар нэг хэцүү туусаж юм шиг яагаад ийм амар одоо бид нар ч айгу нас би ойролцоо хүмүүс ирнэ. Яагаад бидрээс илүү ингэж багшаас нэг юм асуухаар би ингэж алсаа одоо багш би яг ингэж энэ дээр л багш бол яг зөв гэж хэлнэ гэж бодоод ингэж асуух багшаал өөрөөр харцсан. Тэнгүүд яагаад багш ингэж бидээс арай өөр юм эсвэл ингэж тэгж хараад идэм л яагаад энэ хийх юм бол тий яг чиний хэлэх чинь яг зөв байхгүй. Одоо миний нөгөө нэг би чинь өөрөө яг Австралид ажилд орё гэдээ ингэ бодож байгаа. Гадаадад Австралид эсвэл гадаадад тийм ээ ажилд орё, мэргэжлийн ажиллая гэж ингэ яг тэр бодож байгаа, хүсэж мөрөөдөж байгаа тэр мөрөөдлийнх нь замыг нь яг өөрөө туулаа. Газартын газартаа газраас доош орох үед нь доош ороод ирчихлаа шүү дээ. Тэ? Энэ бол ерөөсөө яг л бас айгүй эрт гэрээсээ гарсантай бас айгүй холбоотой юм шиг байна. Ер нь 21-т байхдаа л гэрээсээ гараад, ер нь 18-тай байхдаа л гэрээсээ гараад их сургуульд ороод Улаанбаатар очиод яг тэрнээс хойш ингээл өөрийгөө бие даагаад ингээд явчихсан. Тэгээд би болохоор өөрөө burnout-ыг extreme level
орж үзчихсэн байхгүй. Burnout хийх айгүй муухай. Нойр бол угаасаа байглаасаа айгүй тийм сайн нойртой. Одоо ингээд аав ээжтэй бас ингээд халархууштай бас нэг юм маш генетикийн хувьд айгүй эрүүл тий айгүй тийм нөгөө нэг одоо юу гэж ярьдаг вэ хүчтэй айгүй тийм эрүүлж хэрэг тийм өссөн байгаа. Тэр нь бол айгүй хэрэгтэй заяа. Яг тэгэхээр ямар нэгэн physical challenge-ыг ингээд даваад гарчдаг эрүүлж хэрэг. Масса нойртой байна гэдэг чинь ямар нэг юм ингээд явуулж чадаад шүү дээ. Тэ тэр чинь ер нь бол зовлонд тулаад ирэхлээр хүн чинь зовлонд тулаад ирэхлээр би энэс илүү зовж утсан шүү дээ. It's nothing гэж боддог болчтой юм л шүү дээ ер нь бол тий. Тийм болохоор ер нь бол бас нэг багнасны чаленж байсан тэдний туулж ирж исэн. Тэр нэг гадаадд хоёр улсад амьдралаа нойлоос нь эхлүүлээд бас ингээд тодорхой хэмжээний амжилт хүргэж исэн яг тэр нөгөө нэг яг бодит туршлага маань ингээд та нарыгаа яг ингээд асуудлыг олж хараад маш хурдан гаргаж өгөх нь аюу хэрэгтэй байхгүй. Зүгээр ингээд бодитоор ингээд хэлэх юм бол Австралид ингээд ирснийхаа дараа би хамгийн анх удаа яг extreme anxiety гэдгийг мэдэрчсэн байхгүй. Тэр нь бол ерөөс юу вэ гэхээр ирчдэг хөрхөө ингээд нөгөө нэг сургалтын төлбөрөө ингээд олоод ирсэн байдаг. Тэгээ хадгалаад ирсэн байдаг. Анх ирчингүүтээ 3 сар би өөртөө ажиллахгүй гэдэг амлалттай ингээд ирсэн байсан байхгүй. Тэнгүү чин тэр ихний 3 сар барай хамгийн амжилттайсэн заяа. Аюу гоо experience байгаад оюутан болсон. Тэгэл манай шиг сургалт ингээд бужигнаал маш олон гадаад оюутнуудтай тэр нь ч Монгол оюутнууд тэр үед аюу цөөхөн байсан. Аюу олон гадаад оюутнуудтай олон улсын харилцаа ингээд үзэл wow тий United Nations гэсэн тийм байгууллагуудад орно гэсэн тийм мөрөдөлт анх ирж байсан. Тэр бол болчихжээ гэл ингээд явж идэл. Хамгийн боддоор хамгийн амжилттай нөгөө нэг банкны баланс гэдэг юм чинь өдөр болгон негатив л ороосоо. Тэ өдөр болгон зарлага гараад идэг, орлого өрсө орж ирдэггүй. Тэр мэдрэмж өрсө урд нь мэдэрч байгааг байхгүй. Урд нь дандаа ажилтай орлоготой дандаа орлого орж ирээд олсон орлогоороо зарлага хийдэг байсан бол одоо нөгөө нэг байгаа юм маань энэ бэндинг тэр натраас л ингээд хасагдаад байна гэдэг чинь байгаад айгуу тийм амар тийм стресс үлдэх мэдрэмж байсан. Тэгээд бас айгүй хурдан миний нөгөө нэг бодож исэн United Nations орн гэсэн бодол маань бас айгүй тийм зүгээр нэг тийм хийх хоосон мөрөөдөл тэрэг үед айгүй тийм бодит биш хийх хоосон мөрөөдөл байсан байна гэдэг нь айгүй хурдан ингээд надад дотоор ингээд харагдчихсан байхгүй юу. Үзэж байгаа одоо сэтгүүд ер нь олон улсын харилцаагаар ингээд карьер хөөгд явахад маш их өрсөлдөөнтэй байдаг юм байна гэдгийг ингээд айгүй хурдан ухаарчангуу чинь миний ирээдүй яах вэ гэдэг асуулт гарч ирж штэ. Би одоо сургуулаа төгсөөр яах вэ? Монгол явах гэдэг юм. Хятад руу очиж буцаад нөгөө нэг Австрали чинь ажилдаа буцаж орох гэдэг юм яг яах гэдэг. Тэ? Тэнгүү чинь миний нөгөө нэг өөрөөр ч гэсэн нөгөө том мөрөөдөл чи яатсан юм. Тэ? Би юу яагаад ирсэн гэдэг ийм том асуудал гарч ирэнгүүт чинь нойр бүдэл ингээд үүсэж байгаа байхгүй. Тэгээд миний нөгөө нэг намайг урд нь ирүүлж ирдэг байсан. Нөгөө олон жил энэ ирэхээс өмнө 8 жил яваар ингээд йога гэдэг амьдралын хонор бүтээх хичээлдэг байсан бол нөгөө нэг physical байсан йога practice маань ингээд ажиллаа олж штэ. Meditation хийж хараахан тэрийг хараахан ингээд дадал болгоогүй байсан байгаа байхгүй. Тэнгүү чинь л яг нөгөө нэг soul searching гэж яриад байдаг. Тэ өөрийнхөө утга учирын амьдралын мөн чанар утга учирыг хаах тэр аялал маань яг тэндээс эхэлжсэн байгаа байхгүй. Тэгэл ингээд эхлэнгүүт чинь би хамгийн эхлээд юу ойлгосон бэ гэхээр вау би childhood дээр болсон trauma гэсэн тиймэрхүү асуудлуудаа тагнд хийгээд нэг тийм түнхэн дотор хийхэд өөрөөсөө сэтгэлийнхаа хамгийн гүнлүү хийгээд тэр тагийг нь ерөөсөө онгойлгоод заяа. 20 хэдэн настай байхдаа йога хичээлээ сэтгэл зүйдээр ингээд тодорхой хэмжээр ажиллаад өөрийгөө ингэжсэн боловч нэг тийм тодорхой асуудлуудыг ерөөсөө огт гаргаж ирэхээс огт айгаад нууцсан. Тэр үед өрхөж байсан хоёр тийм айгуу тийм meaningful хоёр үргэлжлэлтэй байсан боловч тэр хоёр найз залууд нь хоёуланд нь огт ерөөсөө хийлээгүй бүр ингээд таас нууцсан заяа. Тэрийгээ би уучлах хэрэгтэй юм шүү дээ. Уучлж явуулах хэрэгтэй юм байна. Би уучлж явуулснараа нэг өөрийнхөө тодорхойлолт гэдэг юмыг цаашдаас тодорхойлолт гэдэг юмыг шинээр би болгох улам илүү тэр эрхчлөг өөртөө их юм байна гэнгүүтээ би уучлах урлалуу маш хүчтэй орж исэн юм чинь тэр байхгүй юу. Тийм болохоор та нар ингээд програмд ороод ирсэн чинь уучлах урлаг гингүүд хүн болгон what гэж гарч ирсэн тэ ихэндээ тэр шалтгаан нь бол яг тийм байхгүй юу. Тэр гэхдээ хамгийн хэцүү мэдээсэн байхгүй. Тойрол яваадсан. Тэгээд нэг өдөр за хүүхдүүд нөхрөө онцолчаад тэгээд яг медитейшн багштай хамт хийчихэд дараа нь үргэлжлүүлэг би хийсэн баг. Тэгээ ингээ хийсэн чинь миний бүр ингээ тэр медитейшн хийсэн чинь миний бүх өнгөрсөн хүүхэд насны трама юу гэдгийг одоо ингээ нүдэнд яг ингээ кино урж байгаа юм шиг ингээд би яг сайн тал нь амар сайн төсөөлөн бод ингээл яасан чи би ингээ бүр ингээ нүдээ нээждэггүй ингээ нүд скотчтэй юм шиг ингээ өөрөө ирэхгүй ингээ уйлаа. Тэгэл ингээл ашгүй дуусаал ингээл яасан чи би ингээ бүр
яг одоо энэ орчин байгаадаа бүр ахиж өммөргүй санагдаад айгаад энэ байгаад ямар сайхан юм бэ гэж өөрөө би юусэ тэр ингээ бүр ингээ хөтлөө ойлаад тэгээ би дотроо бол бодохдоо юу гэж бодсон яг би гомдолтой гэдгийг мэдчихэж байгаа. Гэхдээ үлэмшэр би яг таашиг нуугаад. Айгүй олон жил. 30 жил. Тэ амар олон жил нуугаал. Би өөр танаас бүр айгүй олон жил нууцсан. Тэнгүүдээ тэрийг нуугаал яваадсан. За би юм цоглог юм чи. За би ч бүрэн гайгүй дээ. Би ер нь бол тэгэл тэрийг явуулчихдаг гэл хүн болгон дэж уучлаарай та зүгээр. Би зүгээр ямар амар муухай хүн бэ гэдгээ тухайн үед болсон. Би өөрийгөө хүмүүс ер нь намайг айгүй давгүй хүн гэж хэлдэг аахгүй. Ер нь чи айгүй цайлгаан ингээ ихлэ уулгаж жоохон сони юм шиг хэрнээ гомдол хийдгүү явуулчдаг гэж ասаа үгүй би бүр тэр хүмүүсээ явуулахгүй бүр яасан гэж яа би тэрийг юу ах хэвээр уучлах хэвээр тавцсан тавцсан ямар тэгсэн штэ тийм том хүмүүс ээжиж яагаад тийм ухаантай байж чадаагүй яагаад би ч жоохон хүчтэй миний буруу биш байсан штэ миний буруу биш байсан штэ тэг яах гэстэй төлөвлөө тэг том ярдим байж тэг хийлтэй гэ бүр өөр уучлахгүй бүрэн өөр гэдэг байгаа байхгүй. Одоо хүртэл яг тэр эмошн байгаад байгаа байхгүй. Тэгээ би одоо хүртнээ цогтаалаагаа гэхдээ яг уучлах тийм нөгөө сайн талууд тэр нөгөө юунуудаа бичээл. Яагаад тэр хүмүүс миний төсөөлөл багтах хэвээр. Яагаад би заавал тэр миний боцноор тэр хүмүүс байх хэвээр. Тэ тэр хүмүүс ч гэсэн бас л хүн штэ алдаа гарах хэрэгтэй гэж хичээж байгаа. Тэгээ тэр бол амар хамгийн гоё. Тэгээ тэр миний амьдралыг одоо илүү хүмүүн болгосон юм. That's exactly right. Энэ одоо жишээл би яагаад нөгөө нэг одоо бид нар чинь одоо та нарын маань аялал career coaching гэвч аялал чинь жилийн турш надтай ингээд явж байгаа шүү дээ. Жилийн турш. Эхнээс нь ахуулаад төсөөл хүртэл нь жилийн турш ер нь бол та нар чинь миний VIP шавнар гэдэг утгаараа жилийн турш надтай тэг ингээд үргэлжлүүлээд ингээд коучинг аваад ингээд явах боломжтой. Тийм болохоор энэ чинь бас амар гоё орон зай байгаа хгүй. Чинь идэрэл гэдэгт чинь цаг хугацаа орон зай хэрэгтэй. 30 минутын дотор идгэрчээд let's go next station гэдэг юм бол ерөөсөө бишээ гэдгийг та нарт яг уучлах хэрэгтэй вэ гэдгийг би та нарт мастер классаар аягүй сайн зааж өгдөг шүү дээ тийм болохоор ерөөсөө зорилго нь бол хартаа бид нэр маш гоё ирээдүйг боддоор манифест хийж бүтээхийн тулд бид нар ихлээд өөрийнхөө сэтгэл зүрх нь эрхчлэн авчилсан байна гэдгийг би өөрөө туулаад ухаарад ойлгочихсон. Тэгээ би ч нөгөө нэг яг миний одоо уурчлаг урлаг идэрэл гэдэг юм маань яг 30 насны дээр минь хичээлэн л даа. Тэгэхээр чинь одоо сүүлийн 39 жилийн турш ингээд идгэрсээр л явж байгаа. Тэгээ би та нарт хэллэгтэй ер нь бол миний хувьд 85% идэрэлтэй явж байгаа гэж би өөрийгөө боддгоо. Дахиад нэг 15% идэрэл бас хэрэгтэй. Энэ чинь гүн болгон дээр өөр. Тийм болохоор би та нартаас хэлээд идэрэл гэдэг чинь сэтгэл гэдэг юм чинь хамгийн эхлээд өвддөг хэрэгтэй. Эрэгтэй эмэгтэй хамаагүй ялангуяа эрэгтэйчүүдэд улам илүү өвдөн. Яагаад вэ гэхээр нийгмийн цаанаасаа чи эрэгтэй хүүхдийн мэдэж бити үлээд очив. Тэ? Босч. Эмэгтэй хүүхдүүдийг болохоор чи зөөлөн гээд. Эрэгтэй хүүхдүүдийг болохоор чи яасан гунгнаад гэдэг ямар хаашаа. Эрэгтэй мэдэж чи яагаад үлээд байгаа? Болохгүй штэ чи гэдэг тиймэрхүү хүмүүжлээр бид нар ингээ хүмүүжэд өссөн байдаг. Одоо бид нар тэр хүмүүжлэрээ хэрвээ ухамсарлахгүй байх юм бол яг тэр хүмүүжлэрээ хүүхдүүдэд өсгөхгүй дээ штэ. Тэнгүүд нөгөө нэг сэтгэл гэдэг юм бас ингээ гимтэй яачиж байгаа. Right? За Австрали ингээд ирэнгүүт чинь Австрал чинь mental health гэдэг юмыг wow гэж амар гоё ингээд нээлттэй ярьдаг ус. Би чинь хятад амьдарч ирсэн юу mental health ярихгүй штэ. Яг Монгол шиг сэтгэл өвддөг, сэтгэл зүйн чандрах юм бол нөгөө нэг шар хад энэ гэж ярьдаг. Талтсан гэж ойлгох гэдэг нь тийм болохоор би бодсон байхгүй би хятад байж байхдаа сэтгэлийн гэмтлээ огт ганц ингэж тогшиж байгаагүй шалтгаан нь бас миний амьдарч байсан нийгэмтэй холбоотой байсан юм байна. Австрал ирэнгүүд гинтхэн л хүн болгон сэтгэлээ яриад хүн болгон сэтгэл гэдэг юмыг эргэтэн гээл ингээл ярингууд чинь хүн миний сэтгэл бас яасан ингээл аягүй бодчихсон байхгүй яа. Тийм болохоор бас нөгөө амьдарч байгаа орчин маань ингээд гой нөлөөлж штэ. Тийм учраас Австралд байгаа ялангуяа Австралд их сургууль сурж байгаа одоо ингээд үзэгчд байх юм бол их сургууль болгон оюутнуудтай зориулсан үнэгүй сэтгэл зүйчийн үйлчлэгээнүүд үзүүлдэг байхгүй юу. Тэрийг бол би шавнартаа хүн болгоныг аваасаа гэж аягүй хэлдэг. Тэр чинь чиний сургалтын төлбөр дотор үйлчлэгээр орцсон байгаа. Би бол яг үзчихсэн байхгүй манаас сэтгэл зүйчтэй амьдралаа хамгийн анх удаа явж үзчихсэн. Хамгийн анх удаа хүн хэлээг өмнөдөө ярьж үзчихлээ. Асуултлаа уйлал тэг ингээд танихгүй юм шүү дээ тий. Бүр өөрийгөө гайхал. My goodness. What a mess to ya. Гэтэ тэр нөгөө сэтгэл зүйч нар чинь угаасаа амар гоо ингээд чагнаар ингэ сууж байдаг. Тийм болохоор одоо бидний monument session дээр шанартаа ярьж байгаа monument session дээр уйлж байгаа, дуулж байгаа нүт нь зөндөө шүү дээ. Тэ? Тэгэхээр би нөгөө нэг сайн сэтгэл зүйч нар яадаг вэ гэдгийг нь өөрөө бас ингэ хараад ингээд туршаад үзчихсэн болохоор би ийм байдлаар
хандах хэрэгтэй байна гэдгийг нь ойлгочод байгаа байхгүй юу. Тийм болохоор ер нь бол хүн болгон уучлал урлагаар хичээлэх хэрэгтэй. Одоо миний manifestation program дээр уучлал урлагийг бол улам илүүгээр авч үздэг. Би та нарыг болохоор та нар уучлах ёстой. Ингэж уучлал гэж заачингуудаа let's go next stop career clarity гэдээ явчихж байгаа шүү дээ. Яагаад гэвэл бүгдийн мань фокус ер нь бол карьерийн тал руу маш хүчтэй орж байгаа учраас. Гэхдээ manifestation програм маань амьдралын нөгөө нэг бүх хэсгийг ингэж авч үздэг. Миний амьдралдаа нэг тийм гоё complete audit хийх тийм гоё аялал учраас тэрэн дээр уучлал борлуулалтыг бид нар маш их юм зарцуулна. Зарим шандран маань 7-8 сар тэн дээр гацна. Тэ гацаж жагаад арай гэж тийм бүгдийг нь уучлаад гаргана. Тэгээ тэрний дараа вау хүнгэл шиг юм болно. За одоо л би хүснээрээ амьдрах юм байна гэдгийг тэр гэрэл гээгэнүүд нь английн тэр нөгөө нэг юунд гэрэл асгаж чинь тэндээс үүдэлтэй байгаа байхгүй. Тийм болохоор өөрийгөө хүчлэх хэрэггүй. Ухамсарлаад ойлгох чинь надад чинь уучлах аюух юм байна гэдгийг ойлгох чинь гэдэг чинь тэр чирээ маш том амжилт байхгүй. Тэгэл нэгнийрээ нь чагсааж байгаа л бусдын төлөө биш яг өөрийнхөө төлөө уучлал явуулчих. Тэр чамд ямар байсан бэ? Эрх хүний хувьд аюулсан. Би бол одоо эхнийхээрээ бол би нэг амар юм би гайгүй биш үү. Надад гомцсон байхгүй биш үү гэсэн мэдрэмжтэй би дууссан. Гэтэ за энэ надад хэлээл наа чи худлаа. Чи ахаад үзээ те гэж надад хэлж байгаа. Гэтэ би бас жоохон ингээл заяагийн тийм үү туршлагыг сонсохоор жоохон айгаад ах шиг байна. Тойрол нэрээ би уучлах хүн байвал яах вэ те. Тэр нөгөө хэцүү мэдрэмжтэй ингээд тулхаас жоохон цухтаад байх шиг. Тэгэхээр магадгүй бас надад байгаль юм шиг байна л та. Тийм тэгэхээр тэгжээд нэг хийн л гэж бодоод байгаа. Тэр чи бас юм тэгж өсөжсэн эрэгтэй хөвгт чам байх хэвээр. Тийм. Сэтгэл өвддөг эрэгтэн гэж ерөөсөө бараг мэдчихэж байгаагүй те бид нар өсөхдөө. Одоо яг хамгийн том зүйл бол миний үзэл бодол чухал юм байна. Би юу хүсэж байгаа ингэж би ерөөсөө одоо бүр саяхныг хүртэл бодож үзээгүй байх. Тэгээд заяа маань одоо үргэлж миний юу хүсэж байгаа надад юу сайн бэ гэж миний өмнөөс бодоод бас маш их энерги зарцуулдаг байсан байгаа байхгүй. Тэнгүүд одоо сүүлийн үед би бас нэг жоохон өөрийгөө бас жоохон ойлгоод би ийм дуртай энэ дургу би юу хүсэж байгаа юм гэдгээ ингээд жоохон ойлгоод тэрийг илэрхийлээд эхлэхээр аюу сонирхолтой тий амар болж ингэж байгаа байхгүй. Бүр ингээд нөгөө чи хоёр хүний ажил хийвэл дээ. Би нөгөө хаа юу хүсэж байгаа мэддэггүй хөрхийн намайг даадахаар би ингээд өрөвдөн штэ ханигаа. Миний ань чи бас нэг юм өсөж байгаа ш. Тэрийг олохын тулд ингээд байнга асууна ярилцсан. Миний харин юмэр нү тэг хөрх ингээд одоо ингээд өөрийнхөө үзэл бодлыг хэлээд эхлэнгүүт надад амьдрал ёо аюу амар. Тэр нэр аюу бас өөрчлөлөөсөн шүү. Тэр аюу сонирхолтой тэнгууд чинь чи болохоор нөгөө нэг гэрээ эзэгтэй тий одоо нөгөө нэг гэрийн эзэг гэдэг хүн чинь хүүхдүүдийнхаа одоо гэрийнхэн financial supporter байх хэрэгтэй гэдэг тэрийг л чи аюу сайн хийгээд. Тэрэндээ л миний хийх ажил гэж бодоод байгаа хэрэг тий. Одоо өөрөөгөө хувь хүн шүү би чинь сэтгэлтэй шүү хүсэлтэй шүү мөрөөдөлтэй шүү гэдгийг хажуу тавьсан байгаа даа шүү тий. Тэр одоо аялал чинь ингэж хэлж ийн гэдэг чинь аим шүү. Бас нэг давуу тал нөхрөө авч явсны давуу тал sorry бүгш. Аюу сан. Тэрийг хэлэхдээ би шагаа өөрөө бас мэдэрж байгаа. Би нөгөө хажууд нь байгаа хүн учраас шагаагийн өөрчлөлтүүдийг хэлэхэд бол нэгдүгээр намайг сайн ойлгодог болсон. Юу хүсэж байна вэ гэдгийг ойлгодог. Ирчүүд нөгөө нэг мэжидгүй гэсэн тэр чинь бол нийтлэг нөгөө эрэгтэй эмэгтэйг ялгаа штэ. Тэнгүүд энд ингээд явуулсан хүчинд шагаа намайг нөгөө өөрийгөө заяа ийм мэдрээд байна гэдгийг ойлгодог болсон. Өмнө нь болохоор маш хилүүлжиж ойлгодог байсан бол одоо хилүүлэхгүйгээр төрүүлж ойлгоод ингээ хийгээд яваад өгчдөг. Амар тийм. Тэгээ би бүр за миний ана ямар гоё байна л гэж байгаа юм тий. Тэр бас энэ амьдралыг бас айгүй гоё хялбарчилж дараагийн төвшөнд нөгөө левел ап яг битээр айгүй ингээ левел ап хийчлээ гэж бодоод байгаа байхгүй. Тэгээд тэр чинь ингээд намайг хүн ойлгоод нөгөө арай чи намайг ойлгоочтой гэж хэлдэг хэрүүл болдог юм уу ч айгүй эсэ. Yes, exactly. Yeah. Тий, ер нь бол эхний нөхөр хамтдаа сууж исэн кейс урд нь бол байгаагүй байхгүй. Дандаа нөгөө нэгээр эхлээд эхнэр нь суучаад ерөнхийдөө нөхрөө дараагийнхан сешн дээр нь суулгадаг тиймэрхүү өнөд байсан. Энэ удаа бол хоёр ингээ хамтдаа сууж байгаа болохоор надад бас амар гоё саашаалтай, тий айгүй сонирхолтой санагдаж байгаа байхгүй. Хамтдаа хөгжинэ гэдэг чинь айгүй чухал. Одоо нөгөө энэ бас энэ дээр ингээд хэлэхлээр шамнар маань айгүй хөөрхөн яг шандрынхаа нөхрөөдөд нь эсвэл Монгол ирчүүдтэй бас ингээд хандаад хэлэхэд та нар минь өөрийнхөө хөгжил гэдэг юмыг хогны хөгжил гэдэг юмыг битээ кринжилчи тэн дээрээс тий цаг үе чинь өөр болчихсон шүү дээ тий цаг үе өөр болчихсон хүн болгон хөгжиж бэж бид нар
одоо жоохон competitive байж чадчих байгаа байхгүй юу? Одоо юм нь бол тэмцэлтэй гэдэг юм чинь маш өрсөлдөөн айгүй өндөр шүү дээ. Ялангуяа Австрал тийм болохоор яг ингээд бодит байдал юу вэ гэхээр маш их хэмжээний цалин олоод байгаа хэрнээ одоо залуучууд маань маш хүнд ажил хийгээд маш их хэмжээний мөнгө ингээд олоод байгаа хэрнээ мөнгө яг олсныхоо ярээр ингээд гараад энэ олохын тулд ингээд байнга асууна ярилцсан. Минийэр ингэрэн үү. Тэг хөрх ингээл одоо ингээд өөрийнхөө үзэл бодлыг хэлээд эхлэнгүүд надад амьдрал ёо айгүй амар. Тэр нэр айгаа бас өөрчлөлөөсөн шүү. Тэр айгүй сонирхолтой те тэнгууд чинь чи болохоор нөгөө нэг гэрээ эзэгтэй те одоо нөгөө нэг гэрийн эзэг гэдэг хүн чинь хүүхдүүдийнхэн одоо гэрийнхэн financial supporter байх хэрэгтэй гэдэг тэрийг л чи айгүй сайн хийгээд. Тэр л миний хийх ажил гэж бодоод байгаа хэрэг те. Одоо өөрөө хувь хүн шүү, би чинь сэтгэлтэй шүү, хүсэлтэй шүү, мөрөөдөлтэй шүү гэдгийг хажуу тавьсан байгаа даа шүү те. Тэр одоо аялал чинь ингэж хэлж ийн гэдэг чинь баам шүү. Бас нэг давуу тал нөхрөө авч явсны давуу тал sorry багш. Айгүй сан. Тэрийг хэлэхдээ би шагаа өөрөө бас мэдэрч байгаа. Би нөгөө хажууд нь байгаа хүн учраас шагаагийн өөрчлөлтүүдийг хэлэхэд бол нэгдүгээр намайг сайн ойлгодог болсон. Юу хүсэж байна вэ гэдгийг ойлгодог. Ирчүүд нөгөө нэг мэддэггүй хүсэж тэр чинь бол нийтлэг нөгөө эрэгтэй эмэгтэйг ялгаа штэ. Тэнгүүд энд ингээд явуулсан хүчинд шагаа намайг нөгөө өөрийгөө заяа ийм мэдрээд байна гэдгийг ойлгодог болсон. Өмнө нь болохоор маш хилүүлжиж ойлгодог байсан бол одоо хилүүлэхгүйгээр төрүүлж ойлгоод ингээ хийгээд яваад өгчсөн. Тэгээ би бүр за миний ана ямар гоё юм бол гэж байгаа юм тий. Тэр бас энэ амьдралыг бас айгүй гоё хялбарчилж дараагийн төвшөнд нөгөө левел ап яг битээр айгүй ингээ левел ап хийчлээ гэж бодоод байгаа байхгүй. Тэгээд тэр чинь ингээд намайг хүн ойлгоод нөгөө арай чи намайг ойлгооч таа гэж хэлдэг хэрүүл болдог юм уу ч айгүй эцэг. Yes, exactly. Yeah. Тий, ер нь бол эхний нөхөр хамтдаа сууж исэн кейс орднол байгаагүй байхгүй. Дандаа нөгөө нэг нэгээр эхлээд эхнэр нь суучаад ерөнхийдөө нөхрөө дараагийнхын сешн дээр нь суулгадаг тиймэрхүү өнөд байсан. Энэ удаа бол хоёр ингээ хамтдаа сууж байгаа болохоор надад бас амар гоё саашаалтай тий айгүй сонирхолтой санагдаж байгаа байхгүй. Хамтдаа хөгжинэ гэдэг чинь аюул чухал. Одоо нөгөө нэг энэ бас энэ дээр ингээд хэлэхлээр шамнар маань аюул хөөрхөн яг шандрынхаа нөхрөөдд нь эсвэл Монгол ирчүүдтэй бас ингээд хандаад хэлэхэд та нар минь өөрийнхөө хөгжил гэдэг юмыг хогны хөгжил гэдэг юмыг битээ кринжилчи тэн дээрээс тий цаг үе чинь өөр болчихсон шүү дээ тий цаг үе өөр болчихсон хүн болгон хөгжиж бэж бид нар одоо жоохон competitive байж чадчих байгаа байхгүй юу энэ одоо юм нь бол тэмцэлтэй гэдэг юм чинь маш өрсөлдөөн айгүй өндөр шүү дээ ялангуяа Австрал тийм болохоор яг ингээд бодит байдал юу вэ гэхээр маш их хэмжээний цалин олоод байгаа хэрнээ одоо залуучууд маань маш хүнд ажил хийгээд маш их хэмжээний мөнгө ингээд олоод байгаа хэрнээ мөнгө яг олсныхоо ярээр ингээд гараад тэгэхээр нөгөө нэг одоо ингээд залуучууд маань ингээд өөрийнхөө хөгжилд бас ингээд айгүй анхаарах ингээд хэрэгтэй харагдаад байгаа байхгүй яагаад гэвэл бидний нийгэм угаасаа тийм байсан. Эрэгтэй хүүхдүүгээс болчин. Одоо ингээд хоёр охинтой, хоёр хүүтэй айл байх юм байсан. Одоо 90-ад оны тий орд хүүхдүүд ингээд их сургууль орчихсон ингээд бодох юм бол ер нь бол охтуудыгаа их сургуульд явуулчаад хүүд ер нь болчиндөө техник коллеж ч гэх юм уу. Тиймэрхүү сэтгэлгээтэй хүрсэн шүү дээ тий. Одоо манай ах ч гэсэн ерөөдөө нэг тиймэрхүү яг нэг тиймэрхүү сэтгэлгээний үр дүн ингээ байгаа хгүй. Өөрөө л бүрхий амтаа хичээж гайгүй явсан болохоос биш манай хичээх сургууль оруулчаал ахын маань техник коллеж гэдэг юм ингээд оруулчихж байгаа. Жишээтэй тэгэнгүүт чинь бидний нөгөө нэг одоо хөгжил мэдлэг гэдэг юм дээр ингээд ялгаа гараад байна шүү дээ. Эмэгтэйчүүд нь энд ирээд ихэнх нь эмэгтэйчүүд нь энд ирээд магистр хамгаалаад байгаа юм чинь англи хэл нэлээд дэвшлэн. Нөхрүүд нь ингээд нөгөө нэг гэр бүлээ саппорт хийхэд тулд ингээд маш өндөр цалинтай ч гэсэндээ маш их хүч шаардсан, биеийн хүч шаардсан барилгын ажил дээр ажиллаад 2 жил боллоо. 2 жил карьерээс тасарлаа. Окей. 3 жил боллоо, 4 жил боллоо, 5 за тэгээ 7-8 жил ингээ болчихж штэ. Тэнгүүд чинь нөгөө нэг залуучууд маань Монголд яг их нэртэйгээ адилхан эсвэл их нэрээсээ илүү байдаг болохгүй тий. Өндөр мэрэгжилтэй backgroundтэй мэрэгчлэн хүмүүс байсан нь үнэлэмж нь ингээд бүр шалтаа бүртэл буучингуудаа тэрнээсээ би гарчлахгүй байна маа гэдэг тэр тодорхойлолтыг ирчүүд маань улам илүү хүчтэй өмөрцдөг. Тэ тэнгүүтээ тэр нөгөө нэг цаг хугацаа явах тусам одоо тэр ялгаа мэрэгжлийн ялгаа чадрын ялгаа гарах тусам хамгийн аимшигтай гэр бүл болж байгаа харал анги үүсч ингэж байгаа хэрэг ялгаанаас хоорондоо ойлголцсон тий тэгээд нэг нь ингээд бясалгаад ингээд гоё ингээд амар тайван байх гэдэг. Тэгтэл нөгөө нөхрөн тэр бясалгалын үр ачийг өөртөө мэдрэг болохоор ойлго.
Эхнэр нь болохоор одоо амьдралын планаа гаргая. Бид нар чинь ирээдүйдээ юу хийх гээд байна гэж бид нар чинь 5 жилээс ахуулаад планаа гаргадаг штэ. Тэрийг нөхөртөө ярихгүй л чинь ганцаараа л амар план гаргаад байлтан штэ тий. Тэгээд гэр бүл дээр ингээд ирэнгүү тэр ингээд эргүүлээ жоохон харал үүсдэгч байдаг юм тий. Гих мэдчил аяг гарч байгаа. Тийм болохоор залуучуудтай ингээд хандаад хэлэхлээр та нар минь ч гэсэндээ өвддөг сэтгэл зүйтэй. Та нар минь ч гэсэн сэтгэл өвддөг эрхтэн. Дээрээс нь та нар минь ч гэсэндээ хөгжих бүрэн эрхтэй, чадвартай байгаад байгаа хгүй юу? Мундаг чадвартай. Тийм болохоор өөрийгөө үнэлээ. Хитэн жилийн гап авчлаа энэ төр гэлгүйгээр англи хэлээ тодорхой хэмжээ сайжруулад манифест гэдэг юмыг бас ингэж хийж үзээд эхнэрийнхаа юу хийгээд байна гэдэг тэр сониуч байдлаар хараад хүү би ч гэсэн хийж үзээд хүү гэдэг юм хандлагыг ингэж өгөх юм бол гэр бүл аягүй гоё болох гэдэг байгаа хгүй юу? Энэ хоёр байна, богийн маань байна, амраагийн дөрөв нь одоо айгүй гүрхэн миний manifestation program нэгээс сууж чинь айгүй гоё штэ хамтаа ингэж явж байгаа. Бүр айгүй гүрхэн те. Бид хоёр бас яагаад хамт явж байгаа гэхээр нэг пэйжлэр ахыг хүсэж байгаа. Бас нэг communityтэй байхыг хүсэж байгаа. Тэгээд дээр нөгөө бид нар чинь нөгөө манай ангийнхан ч одоо ингээд уулзж байгаа штэ. Тэнгүүтээ гэр бүлээ авчрангууд нөгөө гэр бүлийн нөхрүүд маань бидний юу яриадсныг ойлгоод за дараа жилийнхт нь бид нар явна гэдэг ч байгаа. Яа, тэр сая гойсон те яа. Тэгээд community-д хоёр төр нь яагаад аягүй чухал вэ? Энэ талын үсгээс сонирхоо гэж аягүй бодсон. Миний community-г аягүй гайхамшигтай хэрэг community байдаг гэдгийг угаасаа ерөнхийдөө бол Австрал байгаа монголчууд маань ингээд сүүлийн 5 жилийн дотор ингээд нэгнээр ингээд мэдээж эхэлж байгаа шүү байна л та. Гэхдээ community гэдэг the power of community гэдэг бидний хүний хөгжилд амьдралын хэв маяг, амьдралын сэтгэл хангамжтай байдалд яаж чухал вэ гэдгийг хүмүүс бас ойлгохгүй байгаа. Тийм наастай гоё асуулт байна. Одоо ингээд нөгөө юу гэх юм 30 гараад гэх юм ингээд явхаар чи хүн юуны тухай бодож эхэлж ийн гэхээр анх эхэлж байгаа цэг нь болохоор үхлийн тухай болчихж байгаа. За, ер нь бол үх нас руугаа бид нэр баг багаар орчил байгаа өдрөөр те. Тэнгүүд үхтэй би юу мэдэрч үхэх юм бэ гэдэг бодлоос анх ирээд тэг ингээ явсаар хагаад нөгөө хар урдын хамгийн урт үргэлжсэн ажиргалын судалгаа олж сонсоод тэгээ тэнд бол хамгийн одоо ажиргалтай байсан байх одоо үндсэн шалтгаан нь одоо мөнгө биш, карьер биш, энэ бүх зүйл биш зүгээр л харилцаа relationshipтэй харилцаа эхнэртэйгээ яаж харилцдаг, хүүхдтэйгээ ямар харилцаа, найзуудтайгаа ямар харилцаа. Энэ олон сайн харилцаа байх тусмаа тэр хүн ад жаргалтай амьдрсан гэдэг мэдрэмжийг авдгаа гэсэн энэ үр дүнг ингээ сонсоод тэгээд одоо байгаа нөхцөл байдалтай ингээ дүн шинжилгээ хийж байгаа. Би хинтээ яг өөрийнхөөрөө амар happy ямар надад ийм харилцаа гэхээр маш биднэрт маш бага байгаа байхгүй. Эхнэр нөхөр хоёр байж магадгүй ялангуяа гадаад амьдарч байгаа хүмүүс ах дүү нар найз нөхдөс хол учраас энэ маш их дутагдсан байна гэд. Тэгээ бит хоёр одоо яг өөрөө таны хэлдгээр яг энэ community болол та үнэхээр гоё community юм байна. Энд бас орох юмсан гэдэг. Одоо зөвхөн career coach авахаас гадна бид хоёр бол бас зорьсон зүйл маань community-д орохыг хүссэн байхгүй. Тэгэд ороод тэр хүмүүстэй уулзаад нөгөө одоо ерөөсөө ингээд нөгөө хичээлээсээ сурсан юмнаас гадна маш том зүйлийг олоод авсан. Тэгээ энэ зүйл маань зөвхөн нэг жил өрнөхгүй үлдсэн наснда хамт байх найз нөхдүүдээ эндээс олж байгаа байхгүй. Тэгээд маш олон хүнийг нэг дор ингээд талаас тэгэл бүгд хоорондоо юу гэж хэлж ирэхээр та нар энэ хугацаанд хаана байсан бэ гэх. Тийм л орондоо юм яриад байгаа байхгүй тий. Тэр чи яг тэгдэж одоо манайгийнхаа амир хөөрхөн ингээд гол нь нөгөө маш зөв газараа уулзчих байгаа байхгүй. Та болохоор бидэрт баундрины талаар ярьчих байгаа хийн нэргүй байхгүй. Тэгэхээр энд яг зөв харилцаа үүсэж байгаа. Баундрыгаа тогтоо энерги хадгаал нийлээл ингээл нэг одоо хуучин чи тэгжлээ эзэлдэг болоо шүү дээ. Нийлээл ингээл нэг сүжирээл ингэхгүйгээр нэгэндээ цаг өгөөд юунд туслаа. Бид нар бол амар их уу яаж шүү дээ. Одоо айл эдийн 4 сар болоогүй багтаал бид нар чи эхнээсээ ажилд ороод эхэлсэн шүү дээ. Нэгнийхээ тус тийм багшийнхаа тус тийм нэгээд ихтэл ороод эхэлсэн. Тэгээ нэг нэгэндээ айгу соёлтойгоор найзлаад мэдрээд ингэж нэзэлдэг юм явуулчих байгаа байхгүй. Айгу гоё. Тэрэн дээрээс та амар талархалтай байгаа шүү дээ. That's amazing. Би болохоор яг нөгөө нэг өөрөө мэдэрч чадаагүй анх Австралид ирснийхаа дараа ингээд монголчуудын community event дээр ингээд очихлоор нэг тийм айгу харамсалтай нэг тийм жоо эвгүй мэдрэмжтэй ингээд гэрлүүгээ харчихсан үед бас байсан байхгүй. Тэр мэдрэмж нь болохоор яах вэ зүгээр л надад юу ч мэдрэгдсэн байх гэхээр би ч нөгөө нэг айгу тийм өөрөө бол айгу тийм нийтлэг хүн, айгу тийм эрэг байхыг айгу эрмэлзэлдэг. Тэгээд дээрэс нь нэг тийм тоогоос шанах
тойрсон ярианаа дург ахгүй юу. Аюу тийм оюунлаг conversation байх юмсан нэг тийм гоё deep ярих юмсан гэж аюу хүсдэг. Тэгээд угаасаа нөгөө нэг сургууль байгаа найзар маань яг тэр байдлаар ингээд аюу гоё сонгоцсон ингээд манайч бол өстой манай гоё 20 манай гоё community ингээд бий болгоцсон. Бид нар өөрсдөө international cool kid гэд нэрлэлсэн. ICQ гэдэг. Тийм тэгээд нэрчсэн тэгээд ос болгоноос ингээд гişүнттэй ингээд аюу гой тийм community үүсгэсэн. Яг тэр нөгөө нэг хүлээлттэйгээ Монгол community ингээд оронгууд аюу тийм онцгой мэдрэмжтэй харж ирсэн үе байсан. Одоо жишээлбэл тэр яг юу болсон бэ гэхээр ерөөсөө ингээд event дээр ингээд оронгууд чинь бүлэг-бүлгээр ингээд хүмүүс ингээд хуваагдчихсан байдаг. Нэг 5-6 гараа тэнд 6-7 намраа ингээд тэгээ начиг ингээд гав ганцаараа ирж байгаа тий хүн танихгүй ингээд шинээр ирж байгаа ингээд хүмүүс чинь дотор нь ингээд оронгууд ингээд харж байгаа үнсэж чи одоо хин бэ ч гэх юм уу чи яах чааж гэх юм уу гадуурхагдсан юм шиг тийм нэг тийм inclusive биш нэг тийм гоё ингээд найрсагхан ингээд hello come here гэдэг нэг жаа тийм мэдрэмж юусэн надад авч байгаагүй болохоор тэгээ жоохон гэдэг явчихжсэн үе байсан байхгүй. Тэгээд ер нь заа окей Монгол community-ний хайхтар тийм гоё биш юм байна гэж бодонгуудаа би ингээд career coaching ингээд хийгээд ингээд эхлээд хамгийн ихэндээ 6 хүнтэй хийдэг байлаа шүү дээ. 6-7 хүнтэй л хийдэг гэсэн. Тэгээд тэд нар чинь урд нь таньдгүй яж агаад амар гоё best friend-ууд болчихж байгаа байхгүй юу. Тэгэл тэр гоё best friend-ууд чинь ингээд амьдралын гоё найз болчихж байгаа. За тэгээд тэр хүмүүс чинь ингээд бус найз нартай ингээд хэлэнгүү дараагийнх нь intake нь би барыг маркетинг хийх шаардлагагүйгээр хүмүүс нь ингээд найзынх нь одоо тэр community-г дандаа найзны хүмүүс юмуд чинь нэг тийм нэг vibe-тай өөрсдөө шинжил хий гэсэн сониуч сэтгэлгээтэй тийм хүмүүс ингээд ааж марга хүрээлэгдээд яг миний өөрийн маань хүсэж байсан хүн ороод ирэнгүүт алгаар ингээд амар гоё ингээд дэлгдэг ингэдэггүй тэгээ хүний ингэж дээрээс нь доош ингэж хаардахгүй биш нэг өөрөө хинбэ гэдгийг яг тэр байдлаараа community-га ингээд нэг тийм environment үүсгэж байгаа хэвээр та нар анхандаа нэг тайлахгүй шүү дээ тэр болохоор одоо нэг setting the tone би яг энэ хүмүүсийг ямар байдлаар байж гэн би өөрөө яаж авч явж юм тэнгуү чинь та нар багш ингэдэм байд boundary-тэй байдгийн байна хит ингэж бас ингэж нана гэдэг газар биш юм байна. Энд чинь амар тийм professional байдлаар нэг танилцах community мэн гэж мэдчихэж байгаа шүү дээ. Тэнгүүтээ та нараа нэг уулзлаа. Wow, eyes харлаа. Ус харлаа. Хоёр уулзлаа. Найзраа хавцарлаа. Юу л байгаа гэрүүнийг хавцарлаа. Тэгээ би ингээд нэг та нар Сиднейд ингээд surprise болоод ингээд орсон шүү дээ, тий. Тэгээд ороод ингээд байж байгаа ингээд тэр environment бол ерөөсөө алившийн амьдралын найзрын голмон ороод ирсэн юм шиг. Тэгээд ингээд нэгнээр ингээд асуунгууд чинь үгүй шүү дээ багшаа би урд нь хэнийг ч таньдаг байсан шүү дээ гэдэг. Тэгээд нэг бас нэг нь хэлжсэн тий. Аагуудаа ингээд хүмүүс чинь уухгүйгээр ингэж гоё ярьтiin байж тээ. Тэгтээ deep юм ярьдаа шүү дээ. Уухгүйгээр зүгээр ингээд ярьж болдог л доо. А гэхдээ нөгөө нэг амар deep юмнууд одоо уучлалтынхаа талаар яриад чам тэр хийсэн тийм үү бүр ингээд аюу гүн юм руугаа орж чадж байгаа байхгүй. Тэгэл ингэж болтыг байна. Тэгээ ингээд медитейшн хийгээд ирсэн. Тэгээд төрөн багш ярьжсэн шүү дээ тийм. Нөгөө тархиан амраах хэрэгтэй гэдэг. Тэгээд бит хоёр тархиан амрааж ингээд би өөрөө бол архинаас юм травматай хүн хэрнээ ер нь хэрэгэлдэггүй байжсэн хэрнээ сүүлийн үед нөгөө нэг тархиа өөрийгөө бүшлээд чи ингэхгүй болохгүй гэж ингэж бүшилж ингэж явж чад сүүл рүү нэг өөрийгөө бүшлээч бүр явахгүй явж чадхаа болцоо тархиа яаж амраахаа мэдэхгүй тэгээ бас нэг жоох бур дарсанд орсон сүүлийн 2 жил ингээд жоохон ингээд яжсэн чинь орон орно тэгээд тий айгүй амархан ингээд хэрэглээ болчт юм лээ тэнгүүд хүнтэй ярихдаа заавал нэг жоохон вайн ч юм уу ингэж ууж ярьдаг болсон байсан чинь одоо болохоор тэхгүй медитейшн хийгээд ирэнгүүт жоохон тарих маань амраад ирэхэд тэр хэрэгцээ юу гайг болчих жоохгүй хэрэглэж болно хэрэглээд тэргээ нөгөө та тэр үеэ эртэлтэйг хэрэглээд ирэнгүүт ингээ хүнд юу нэг тийм үе байд юм билээ тэр бол totally normal бити санаа зов хэрэглээд тэр цагаа эртэлтэйг үгүй эргэлж л ахгүй надад бол тэр амар зүгээр санагдав тэгэл медитейшнтэй ингээ найзлаад ирэх юм бол бас гайг болчихно тэр хүмүүсийг бас буруутгах юм биш битүүрч бас орж явлаа тэгээ нөгөө хүрээлэл гэдэг чинь аюул чухал шүү дээ тий одоо ингээд нөгөө нэг хүн чинь яг л нийгмийн амьтан гэдэг чинь тэрнээс гарч байгаа байхгүй юу. Тэр нэг би Сиднейгийн хятад амьдарч байхдаа архитектур найзалгатай байлаа л да би 3 жил үргэлжлэсэн. Тэр нэг аюу тийм философик аюу тийм судалдаг архитектур гэдэг ингээс чинь яг нэг нийгмийг бид нар тий одоо хүмүүсийн бие авч явах байдлыг эргэн тойрных нь орчин яаж нөлөөлдөг вэ гэдэг дээр аюу тийм судалгаа хийдэг. Тэрний талаар надад аюу ярьж өгдөг гэсэн байхгүй юу. Тэнгүүч нь аюу сонирхолтой хятад нь ер нь аюу тийм носмсаа энд хаяал хог энтер хаяал яадаг нийгмээрээ ерөөхдөө нэг тийм жоохон цэвэр бус хандлагатай ингэж байдаг хүмүүс юм байна л та тий Тэнгүүдээ яасан бэ гэсэн аюу сонирхолтой судалгаа хийсэн байгаа аюу гой орчин бүртгэлээ
хөдөөний хүмүүс шүү дээ. Тэ аюу гой орчингийн нөгөө нэг бүрдүүлнэ гэдэг нь одоо нэг тийм гой архитектурын тийм гой ингээд барилга ингээд нэг жижигэн тийм community center шиг юм бариад. Тэгээд бүх юм маш гой цэвэрхэн. Тэгээд хогийн сан могёсоо гэсэн бүх юмуд ингээд бүрдлийг ингээд биелүүлээд ингээд бий болгоод ингээд өгчихсөн. Тэ тэнгуүтээ нөгөө нэг яг хөдөөний жирийн нөхцөлд хогоо хаяал, шүсээ ингэж хаяал, носоо ингэж хаяал гэдэг гэсэн хүмүүс нь тэр гой орчинд орчингүүтээ шал өөр байдлаар бие аваад явж исэн гэдэг талаар ингээд аюутын сонирхолтой судалсан тийм судалгаанаар аюу ярьж өгдөг гэсэн байхгүй. Тийм болохоор тэр яаж нөө ихлээр ингээд манай миний одоо Шамдриман community ийм гоё нээлттэй, ийм гоё эрэг энергитэй, алуунашар гэд сайн найз шиг ингээд байнгут чинь тэр хүн орч ирэнгүүтээ хичнээн бодит амьдрал дээр бусадтай тэгж харцдаггүй ч гэсэндээ нэг мэдэд яг тийм харцдаг болоод эхэлдэг. So that's contagious. Эцний ерөөсөө ингээд нэг халтж байгаа байхгүй. Тэгээ саяны нөгөө нэг өчигдрийн 2 оны өмнө насан Мельбурний маань Шамдрын уулзсан дээр ирж нөө зураг авсан билет гээд нэг талаа маань хэлжсэндээ сүүлд нь за чи яасан миний ментенертэй ингээд уулзаа сая ингээд community ингээд хараад олон монголчуудаа ингээд хараад ер нь ямар сэтгэлдээ вэ гэсэн чи амар хөрхөн үгүй харин тийм тэгээд ерөөсөө халаагүй ээжж бас айгүй ингэж гоё ярьдаг тийм хүмүүс аагаадаа уулзсан Монгол хүмүүстэй ингэж аагаадаа уулзлаа гэдэг аюу хөр бид нар чинь юу уух мохом ерөөс байхгүй шүү дээ тий. Тэгэл ерөөсөө өглөөнөөс ахуулаад орой өртөл ингээл амар гоё нээлттэй сэтгэлээ уудлаад айч ч юмгүй энэ намайг ингэчгүй гэж ерөөсөө бодохгүйгээр ингээл гоё ярьж байгаа шүү дээ тий. Тэр бол ерөөсөө л community ямар хүчрхэг вэ гэдгийг бид нар дулам харуулдаг байгаа байхгүй. So my intention миний одоо ерөөсөө л амьдралын маань зорилго би юу гэж бодсон бэ гэхэлэр би яг нэг коучинг хийх мадлал үзүүлэх хүмүүсийн одоо сэтгэл зүйд бас нэг нөлөөлөл үзүүлэх гэдэг нэг тийм байгалийн чадвар надад байдгийм байх гэдгийг би бол би өөрөө бас хүлээн зөвшөөрч байгаа байхгүй. Тэр бол би нэг амар мундагтай бол биш. Манай аав яг нэг тийм төрлийн юм байхгүй. Зэргийн дараагаар аюу олон жил явж гисэн. Тэгээд байглаасаа л нэг тийм мадлал хүмүүс байдэн штэ. Хүмүүс ирээл зөвхөн аваад гоё хаяавал явах гэл нэг тийм юм байхгүй. Тэр нь бол надад байдгийм байна гэдгийг бол би яг сүүлийн хэдэн жил карьер коучинг хийчихсэн цааш хүлээн зөвшөөрөнгөтэй. За миний унган чадвар юм байна. Би унган чадвараараа л гоё юм хийх юм байна. Энэ амьдралын турш гэдэг тийм. Тэнгүүд би юу гэж бодож байна гэхэлэр ер нь бол миний зорилго гадаадд амьдарч байгаа монголчуудаа массарын дээш нь болгох. Массар тий ганц хоёроор нь эхэлжсэн бол одоо ингээд жил болгон 50-50-аар нь ч гэх юм уу 500-500-аар ч гэх юм уу manifestation програмд 400 хүн орж штэ. Тэрний ихэнх нь Австралид байна. North America айгүй олон хүн байна. Монгол бас айгүй олон байна. Японоос бас айгүй олон оролцож байна. Тэнгүүд чинь ихэнх нь ингээд дийлэнх нь гадаадд амьдарч байгаа монголчууд байгаа байхгүй юу? Амар тийм өсгөлэн байгаад байна штэ. Өөрсдөө шинжилгээ хийх гэж үлсгэлээ. Энэ гоё одоо ирч хүчтэй энэ гоё хүмүүсийг л массаар нь дээшлүүлэх юм бол бид нар угаасаа Монгол руу маш хэмжээний мөнгө хөрөнгө явуулдаг. Тэгэх тийм үү? Одоо нөгөө diapers what is it called? Нөгөө бид нар ч нэг гадаадд иммигрант маягаар амьдарч байгаа. Энд хичнээн амьдралаа бий болгож байгаа л учраас санхүүгийн хувьд бид нар Монгол руу маш ихээр мөнгө явуулчихдаг шүү дээ. Өөрсдөө байр авч ин гэр бүлийн мөнгө явуулж байна. Тийм болохоор бидний гадаадд амьдарч байгаа монголчууд бол улам илүү гоё байх юм бол Монголд амьдарч байгаа гэр бүлийнхэн маань нийгэм маань дагаад тэрийгээ дагаад бас айгүй гоё яана гэдгийг бол би яг өөрчлөн гэж болгож байгаа байхгүй. So that's pretty amazing. Yeah. Тэгээ багшаас бас нэг би зүгээр ингээ хамт ингээд 4 сар яг ингээд байхад багш маань одоо юм за энэ ч одоо урам бүхэн л юм ч одоо урам зориггүй үе байдаг бах та. Эсвэл одоо нөгөө өөртөө эргэлзэх үе байдаг бах та. Тэр үед нь одоо яадаг бол яаж тэндээс гарах вэ? Одоо бид нар бүсгүүчүүд бид нар ч одоо ингээл төрөөл гэртээ та ус гэртээ сууж байгаа шүү дээ. Тэгтээ хажуурнаас ажил. Тэгээд тэр үедээ ер нь яаж юм тийм бол одоо би бас тэрнээс эсвэл гарчдаггүй л байгаа байхгүй юу? Аха. Байлгүй байх юм бэ зөндөө шүү дээ. Зөндөө байна. Ялангуяа би чинь career coaching-ийн програмыг яг бүтэн цагийн ажлын хажуугаар, жоохон хүүхдийн хажуугаар эхлүүлжээ шүү дээ. 2020 онд хүүхд маань дөнгөж төрчихсөн, тий? 2021 оны эхнээс хавуулаад яг ингээд эрчимтэй ингээд coaching хийж эхэлчихсэн. Тэр үед чинь хүүхд маань төрчихсөн. Би бүтэн цагаар ажилд Deloitte-д ингээд бүтэн цагаар ажилд орчихсон. Тэгээд тэрний дараахан 6 сарын дараа бас нөгөө ажлаа ингээд солиод нэлээд өндөр хариуцлагатай ажил дээр PwC-д ингээд орчихсон. Хүнтэй амир ажилдаг тийм ажил ингээд хийчихсэн дагны урд ингээд гарч. Тэнгүүд чинь ачааллаа ингээд дагаа. Дээрэс нь хүүхдээ ингээд харангуйч нь ээж нь хүүхдтэйгээ баймар байдаг. Гэтэл ажлаа хийх үед, коучингөө хийх үед тэ тэнгүүдээ хүүхдээ хамаг анхаарлаа зарцуулаад надад ерөөсөө анхаарлаа зарцуулахгүй одоо нөгөө нэг хаягдчихсэн юм бол байсан байхгүй. Тэр хоёр хүмүүс би өөрөө миний романтик харилцаа
гэр бүлийн харилцаа. Энэ хоёрын бол яг яа харахгүй ажил мажмар ингээд нөгөө нэг одоо хаягднахээсээ илүү одоо услах тэр нөгөө нэг ус нь ингээд багасаад эхэлж байгаа байхгүй. Тэнгүүд чинь тэрийгээ дагаад миний сэтгэл санаа мэдээж доошлого үзэннэ байна. За тэр үед би яадаг вэ гэж байна. Тэгээ төрсний дараах postpartum depression буюу сэтгэл готрол гэдэг юм чинь бол it's for real my guys. Энэ бол яг үнэн бодтой байгаа байхгүй. Яг төрсний дараах тэр сэтгэл готролтой үед тэр бясалгал ёо гэдэг юм чинь ерөөсөө ажиллахаа болдог. Угаасаа ажиллахаа болдог юм байна гэдгийг би угаасаа жимсэн байх үедээ нөгөө аюу олон йогийн багш нар ээж болсныхоо дараа ямар чаленжуудыг туулж ирсэн бэ гэдгийг би чинь өөрөө йог хичээлдэг хүн чинь тий йог хичээлдэг хүн чинь жирэмсэн басныхаа дараа ямар чаленж тулдаг гэсэн надтай амар тийм ойрхон байгаад байна шүү дээ. Тийм монгол хүмүүс биш. Австрал гадаад хүмүүсийн түүхүүдээс аягсаа ойлгож ирсэн байхгүй. За эхний 3-6 сарын дотор бол nothing works юм шүү. Ерөөсөө л туслалцаа л хүсэх хэрэгтэй байна гэд тий. Тийм болохоор хамгийн эхлээд хүлээн зөвшөөрөх аюул хэрэгтэй. Тэгэд энэ нөгөө нэг хүлээн зөвшөөрнө гэдэгтээ зүгээр ингээд хүлээн зөвшөөрөө за угаасаа л би юм чинь гэхгүйгээр энэ бол төр зурах гэдгийг бид нар өөрсдөө сануулах аюул хэрэгтэй. Төр зурах шүү. Тэ одоо төрсний дараа сэтгэл готрол төр зурах. Төрсний дараа мэрэгчлэрээ ажиллаж чадахгүй хүүхдээ харах хэрэгтэй. Тэ тэр чинь хамаг анхаарлаа гаргах хэрэгтэй. Дээрэс нь угаасаа бондоо. Хүн чинь бич настан дээр үнэхээр бондож үзээгүй. Тэгээд сая Ридаг жирэмсэн байхад би 80 гарч иж төрсөн. Удаа 80 кг гэдэг биеийг мэдэрч үзэж байгаа байхгүй. Тэгээд төрсний дараа 70 like 78 77 болоод заяа. That's massive for me. Би чинь ертөнцийн жин 63 дээд шүү дээ. Тэнгуүч нь 14 кг ингээд над дээр ингээд явж ийн ихлэр чинь яг вау. Өөрийгөө ингээд хараад талхинараа л хөнгөө. Тэгэхээр тэр болгоныг нөгөө нэг тийм өөртөө тийм хатуу байдлаар биш. Зүгээр л за бодит байдал ийм хүлээн зөвшөөрнө гэдэг чинь маш хэмжээний хэрэгчлүүд гэж болгож байгаа байхгүй. За тэгээд хамгийн чухал нь алхам хийхтэй. Алхам хийх. За ер нь бол ингээд төрсний дараач байна уу, жирийн үед ч байна уу гэдэг нэг юу ч хиймээгүй санагцсан үзэнэ гэдэг шүү дээ. Тэ? Гэхдээ хамгийн гол нь хийх юм зөндөө байгаад байдаг. Миний нөгөө нэг баримтлагдаг юм бол би танартаа заримд нь бол хэлж байгаа. One on one session дээр ялангуяа хэлж байгаа байхгүй. Mel Robbins гэж мэдэн тэ? Mel Robbins. Тэрний нөгөө нэг 5 second rule гэдэг би ерөөдөө өөртөө ирээд. 5 секундыг өөртөө өгөөд зүгээр л алхам хийх. За одоо зүгээр жишээ ингээд болгоё л доо. Би ингээд гэртээ ингээд байж ингэж бодъё. Одоо ингээд өөрийнхөө коучиндаа ч гэдэг юм уу эсвэл хувь хүний хөгжилтэй ч гэдэг юм уу хийх юм зөндөө ингээд байж. Залхуураа ингээд сайн сууж. Окей. Тэнгүүдээ би ухамсарлаа. Хамгийн гол нь миний нөгөө мөрөдлийн юмнууд чинь миний гэрээ дүүрээ ингээ байгаа штэ. Би та нартай хэлдэгтэй нөгөө нэг vision болгоод ил байх тусам биднэрт мартагдахгүй эргүүлээ санагдчихэдэг тий. За тэгэнгүүтээ би тэрийг харчингуудаа одоо өөрөө хараа сануулчингуудаа за окей 5 секундын хариултыг хийх хэрэгтэй болчихё. Ерөөсөө л 5 4 3 2 1 гэж тоолол босоод нэг алхам хийх. Тэр алхам хийхдээ өөртөө хийдэг ачаалалтай биш нэгэн цагийг л хэлдэг байхгүй би ерөөсөө. За туяа хойлоо ерөөсөө йогагаа л хийчихье. Өнөөдөр хойлоо йогагаа л хийчих юм бол тэр бол хамгийн том амжилт. Гэдэг тэр шийдвэрийг би гаргаад алхам хийгээд йогийн материалсаа аваад йога хийгээд эхэллээ. 10-15 минутын дотор тэр нөгөөх сэтгэл зүйн байдал, залхуурал, сэтгэл зүйн унах мулт гэдэг юм чинь угаасаа биеэ хөдлөхлөөр тэрийгэ дагаад гараа авчдаг биес. За йог хийж дууслаа. Өөрийгөө дахин конвинс хийх шаардлагагүйгээр тэрний дараа үргэлжлүүлээд за би одоо тэмдэглээ хөтөлчихье. Эсвэл би шанартаа энэ явуулъя гэж бодож байсан. Энэ гоё имэйл дээр ажиллачих. Эсвэл би энэ content creation хийж гэж бодож байсан. Энийг хийчээ гэд ер нь бол миний унтахаас өмнө маргааш юу хийх хэрэгтэй вэ гэсэн тийм чеклист ерөнхийдөө би хийчихэд унтдаг байхгүй юу. Тэрийг харангуудаа тэрэн дотроос л боломжтой бүтэмжтэйг нь л хийчихнэ гэсэн. Багш гэхдээ нөгөө би ганцаархад нөгөө бодол мэдрэмж хоёроо маш сайн ялгагдсан л одоо тийм awareness зүгээр бодол шүүд гэдгийг ялгаал загтаас босоо хийчих гэдэг юм тэгж идэг байна л та. Би болохоор нөгөө би тэгж мэдэрж байгаа юм чин гэл тэгэхгүй эмошныг бид нэр өөрсдөө гэж бодоод байна шүү дээ тий. Гэтэ хартаа хүмүүс бас нөгөө нэг тийм өдрийн мөч болгоно нь бүтэмжтэй байх хэрэгтэй юм шиг гэж бас боддгийм байл. За тэр бол биш байхгүй. Би одоо нөгөө нэг хүмүүс надаас ингэж аяах асуу та айгүй бол юм амжуулаад жоохон хөттэй ээжж 2 ойрхон төрсөн. Тий 2 ойрхон төрсөн 4 настай тий одоо Рида маань 10 сартай тэн цаахан унтж байна тий. Ийм хүүхэдтэй байжээж дээрэс нь мэрэгчлээ тий одоо нөгөө амар тийм том ачаалалтай ажил хийдэг хүн удирддаг ажилтай байжээж энэ олон 100 шамнарыг яаж ингэж эргээр ингэж гой удирдаад авч яваад өөрийгөө бас ингэж гой байлгаад байна гэж асууж байгаа хгүй. Энэ бол яг бодит асуудал та.
Энэ бол ерөөсөө behind the scene нүдэнд харагдахгүй байдлаар би өөртөө маш их хэрэгжүүлээ өгдөг шүү. Амрах. Зүгээр орших. Зүгээр л пижаматайгаа. Унтлагын хувцас таалахгүйгээр би зарим өдрүүдэд юу ч хийхгүйгээр охинтойгоо зүгээр л сайхан тоглол оршиж байдаг байхгүй юу? Би ч нэг ойр орхон технологийн детокс хийдэг штеп. Технологи гэдэг юм бидний амьдралд хамгийн том дайсан утас сошиал медиа гэдэг юм байна гэдгийг бол би алужийн ухаарсан сошиал медианд донтолт надад бас байдаг юм байна гэдэг юм алужийн мэдэрчсэн байгаа учраас ер нь бол хүүхдтэйгээ байх үедээ уцаа унтраагаад эсвэл миний уц ер нь байнга чимээгүүдэд бичдэг байхгүй. Жохон хэцүүлтэй, жохон emergency гарсан тохиолдолд би жохон miss out хийчих гэдэг. Гэтэ миний уц дуурахгүй газ. Би ерөөсөө зүгээр л always чимээгүүдээр бичдэг байхгүй. Яагаад гэвэл энэ тань тавиал орчдөг. Би ч нөгөө нэг та нартай одоо цагтаа байх амьдралын ухааныг заагаад байгаа хэрнээ өөрөө одоо цагтаа байцдаггүй байх юм бол би ч шалгуутлаа заадаг шүү. Тэ? Тийм болохоор behind the scene хүнд харагдахгүй байдлаар би өөрийгөө маш их амраадаг байхгүй юу? Би аягүй сайн унталтаа авдаг. Би унталтан дээр хитсэж нойроо ерөөсө хавслахгүй. Never. Өчигдөр одоо жишээлбэл 3 цаг наапсан байна. Ямар гоё байваа. Төгсдөг аа. Тэ? Рита Тэмүүж хоёрыг унтчих наап үеэр нь бид нар 70-90-ыг орж бахан тоглож байгаад эренгүүдээ 3 цаг өдөр унтсан байхгүй юу? За хийх ажил байсан зөндөл байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр чинь бол ерөөсөө унтах амралт төр хизээж би цаг одоо ядгүй гэсэн үг. Автгүй гэсэн. Тэр их тусам бүтээмжлүү бай. Тэг тусам дээрэс нь би нөгөө нэг та нарт цагийн блок гэдэг амар тийм time management гэдэг юм та нарт маш сайн зааж өгч байна. Бас тэр нөгөө гэрээ зүгээр одоо ингээд цэвэрлэхгүй байх нь одоо зүгээр энэ хүүхдээ тэр үе байхаар нь одоо энэ бол ад жаргал гэдгийг маш сайн ойлгох гэж одоо яадгүй би нөгөө бидрийг нөгөө жоохон за чи гэрээ цэвэрлчихэд хичээлээ хийгэрэй гэдэг бас болохоор гэрээ цэвэрлэхгүй бол нөгөө хичээл рүү анхаар. Тэгээ бидрийг бүр орхиод тэгээд номын сан руу очиод ингээд хийгээд байсан чинь одоо айгүй амар очиж байгаа. Тэгээ одоо тэгвэл Монгол эмэгтэйчүүдийн яаж юм гэрээ цэвэрлсээр байтал хүүхэн сэрчдэг. Үнээр яг гэдэг байхгүй тий. Яг нөгөө нэг хамгийн гоё quiet юм хийх боломжтой цагаараа гэрээ цэвэрлж агаа угаах гэсэн юмнуудыг хийсээр байтал хүүхэд сэрчингүүд яах юм бэ? Хүүхэд сэрчлээ уур нүрээд юм хийж чадаагүй бухимдэн штэ бид чинь тий тэнгүүдээ хүүхдтэй бухимдлаа гаргана хүүхд чинь мэдгүй штэ нөхөр нь ажилласаа ирлээ хүүхдээ нөхөр нь амир ядарчаад ирж байгаа ч хүрэх юмтай тийм учраас гэрийн ажил гэдэг юм мэдээж ойлгомжтой хэрэгтэй. Гэхдээ гэрээ ажлыг нэг тийм хамтдаа хийх аюу гоё. Одоо би жишээлбэл ер нь бол гэхдээ ингээ бүх юм ингээ төлөвлөсөн байдаг байхгүй юу? Нөхөр маань шалаа угаана, нойлоо цэвэрлэн, би юугаа хийх үү? Ер нь бол бүгдээр ингээл пүрк гэл ингээ хийждэг байхгүй юу? Тэнгүүд чинь гоё бүтээмжтэй цаг нь эрхчлээд цаг нь бүгдээрээ хамтдаа. Тэгээ олоолаа ингээ хийчихлээ аягүй хурдан хийчихдэг шүү дээ. Тэ? Тэгэхгүй бол эмэгтэй хүмүүс бодоол гэдэгт амар ядраатай ёо тэрийг цэвэрлэг байгаа гэж бодоол байна. Тэр бодол чинь тархин дотор чинь бүтээмжтэй зааж наваал байна гэсэн. Тэрийг бас аягүй заа. Тийм бол гэрээсээ гарах хэрэгтэй гэж би хэлээд байгаа. Тэгээ гэрээсээ гар манайхаа амар гоё орчинд очиж юмаа хий. Энийг нэг хүнээс урьжлаа. Найзаасаа сурчсан. Тэр айгүй одоо миний 20 хэдэн настай үед нэг хөхрөө менторуд байсан. Тэрний нэг ментор нь нэг Итали залуу байсан байхгүй. Надаас нэлээ ах. Тэгээ тэр Итали залуу маань надад юу ч хэлчихсэн бэ гэхээр за чи хараа 4 хүн ханны дотор өөрийгөө хязгаарлалчаад хятад хэл сурахгүй шүү дээ. Чи гар гэ. Тэг би яаж хэлсэн сурсан гэж бодож байна. Одоо нөгөө нэг тийм юуны bargaining shop-д байдаг. Нөгөө нэг ямар наймыг төлөө. Наймыг ихтэй нөгөө үнийн яриа хийж юм те. Үн хайцсан гэдэг чинь яг тийм үн хайцсан дэлгүүрүүд байдаг гэсэн аахгүй. Тэрнлөө найсартайгаа очиж жагаад юм авах цаг юм авах байгаа битээ үн хаялцаж хятаар ярьж дадлах хийж ангитглээ амар хурдан сайжруулчихлаа шүү дээ. Тэр аягүй 100 хэлсэн байгаа аахгүй. 4 ханны донд чи суугаал ах юм бол хятад хэлчин сурахгүй чи найз нөхөдтэй ч болохгүй чи хизээч энэ нийгэмд уусч орохгүй гэдэг тэр үг. Одоо би тэрийгэд ханартаа ингээд хөрх ингээд заагаад бид нар одоо тэрийг бүр даалгавар болгож авдаг л та тэгээд зөндөө олон найзтай болж байгаа. Тэгээд ер нь бас энд явснасаа би нөгөө багшийн бас үр дүн энэ юугаа хуваалцаж байгаа байхгүй та нарт ямар байгаа вэ гэдэг тий. Тэгээд би нөгөө бас нөгөө стори энтер хийхгүй байгаа. Тэгээд нөгөө уцнаас ингээд яваад тий. Тэгээ ингээд нөгөө амар их уцсан дээр цаг өнгөрүүлдэг гэсэн тэрийг амар багсгцсан. Гэтэ манай огш болохоор бас айгу балансыг барихад тэр болохгүй. Энэ болно гэж нэг амар хайрцагтдаггүй. Зүгээр ингээд нэг балансыг олохыг амар хичээдэг байхгүй. Тэгээд хоёрын заяа чи хийх хэрэгтэй. Гэхдээ тэрийг амар үр дүнтэй. Тэгээд ингээд цагаа зохицуулах хэмээр үедээ хий гэдгийг амар сайн ойлгуулдаг. Элийн хүмүүс чинь тэгж болохгүй, ингэж болохгүй гэхгүйгээр
Өөрөөр нь ойлгуулад одоо тэгээ бид хоёр бас нэрэл дэмдээ бас нөгөө яг болохгүй гингүүд бүр болохгүйгээ би ойлгоцсон баг. Дөнгөд яг ингээд яг чанартаа яг тэн дээр гаргаж бол чанартаа цагаа гаргаас үрчээ гэдэг багшаасаа сурсан. Тэгээд явандаа бас ингээд юм гоо чанартаа хийн чи чамд уран зориг өгдөг гэж болно шүү дээ. Яа тэр талаас нь харахгүй байгаа гэдэг нэрэлтэй шүү дээ гэдэг. Тэнгүүд чинь амьдрал чинь ерөөсөө камерны урд биш. Камерны хойно жинхэнэ үлдчихэж биш үү, тий? Тийм болохоор ер нь бол хүмүүс сошиал медиан дээр актив байх тусам тий тэр хүн амьдрахгүй байгаагийн нэгэн илрэл байгаад байдаг байхгүй. Энэ айгүй хэцүү сонсогдож магадгүй манайхаа. Эдсэн хоол болгоныхоо зургийг аваад постлол тэр нь чинь цаг хугацаас зарцуулагддаг шүү дээ. Цаг хугацаа зарцуулахтаас гадна чамтай хамт байгаа төхөрчин, хүүхдүүд чинь чамайг анзаарч байгаа. Тий? Ээж дандаа утсан нэрээ. Угаасаа анзаардаг. Тийм болохоор одоо жишээлбэл би ингээд өдөржингөө хувцас барихгүй байж байгаад орой унтахаасаа өмнө ч байдаг юм уу эсвэл нэг тийм жижигхэн моментыг олонгуудаа тэр момент руу нэг хідэн юмаа оруулчаад ч байдаг юм уу тэгэл хувцас хаадаг аахгүй. Тэгвэл манай нөхөр одоо жишээлбэл жинхэнэ one story хийдэг төрлийн юм аахгүй юу? Утаснаас ёстой хоол тэгээд ер нь бол яг жинхэнэ одоо цагтаа оршно гэдгээрээс боддоор амьдарч идэг. Тэр хүний хажууд би байгаа хүн тэр хүн намайг анзаарлаа. Тэгээ хоёулаа чинь гэрээ контракт байгуулсан байгаа штэ. Тэгээ харилцааны гэрээ. Хойлоо үр хүүхдтэй ямар хүмүүжил олох гэж байна. Тэгээ одоо манай нөгөө нэг хоолны ширээн дээр утас юусоо байдаг. Тэр юусоо зурагт үзэж эсвэл утастай байж хоол юусоо идэггүй. Хоол идэх гэдэг чинь амар тийм sacred connection moment байх хэрэгтэй гэдэг хойлоо алюжен анханасаа ингээд ярилцаа шийдчихсэн учраас би ингээд ажиллаа хийх хэрэгтэй гэж хүүхдэд хоолж яагаад уцаар ярих юм бол манай нөхөр no шүү. Яа. Тийм болохоор бид нэг ингээд дор хүртээ бас ингээд өөртөө бас ингээд дүгнэлт хийчих хэрэгтэй тий. Би яагаад ингэж их пост гаргаад идэх юм бэ? Миний тухайд бол би хүмүүст аягүй харагдах гэж хичээдэг байсан юм шиг аа. Хүлэмжшөрч би ингэж байгаа. Би юм гоё найзтай, би юм хоолтой. Би өнөөдөр гоё өнгөрөөж ийн чи гэртээ л энэ үгж байгаа юм шиг. Тэнгүүтээ тэрийг ойлгоод хөөхий нөгөө нэг гэртээ байгаа найз нөхөдгөө дөнгөж ирээд нөгөө таны төрөө хэлж дөнгөж ирээд найз нөхдөж олоогүй хүмүүс ямар хэцүү байгаалаа. Цаа ямар гоё юм бэ? Би яагаад ингэ найз нөхдөд болохгүй нэг тийм мэдрэмж өгчихгүй дээ гэж бод. Би өмнө нь бол тэгж гайхуулж байгаа ч мэдгүй. Ер нь бол гайхуулахгүй байна. Би зүгээр ингэж явж байгаа гэдгийг харуулж ийн гэж боддог байсан. Зүгээр муухайгаар үл би гайхуулдаг байсан баг. Тэрийг ингэ болоод ингэ камерын ард одоо яг ингэ байгаа та уц барайл ингэж идэг гэсэн баггүй ч юу? Бэжараа гэл ингэдэг байсан чи. Одоо тэгээ болцоо. Найз нараагаа хүссэн үсээгөө хамаахгүй ингээл тойруулал энэ байна. Тэгэл ямар харагч байгаа нь үл хамаар найзуудаа ингээл хамаар ингэж юм тэл. Тэр хүмүүс бас ямар байгааг нь би ойлгохгүй. Би өрөөл одоо тэргээ бидрээд. Тэгээ одоо жоохон арай нэг жоохон баланс болох гэж хичээн гэж бодоод байгаа. Тэгээ бас аюу сонирхолтой нь хардаа өөрсдөө ингээд анзаарах юм бол тэгээ одоо үзэгч маань ч гэсэн өөрсдөө ингээд анзаарах юм бол бид нар ер нь жоохон хамгийн unhappy үедээ хамгийн их social media хэрэглэдэг заяа. Одоо ингээд жаргалтай болоод ирэнгүүт надад ямар ч тийм хийх хинээс ч юу авах хэрэггүй байгаа байхгүй. Тэгээ зүгээр би болохоор ягаа хүмүүстэй зүрх дараад идэг вэ гэхээр тэр хүмүүс зүгээр ганцаарцсан байгаа юм шиг мэдрэж төрөөд би яг өөрийгөө олж хараад болохоор зүрх дараад тэгээд гэтээ тэр нь надад юу ч унахгүй учраас би харж л байгаа заавал ингээд нэг attention өгчдөг. Тэгээд ингээд юу гэтээ тэрийг өгөхөд ч гэсэн өгөхгүй хүмүүс ч гэсэн бүр долоонор байхгүй бүр стресстэй. Тэгэхээр зүгээр тийм хүмүүсээ хайрлаж зүрхээ дарчих юугаа зорчих юу баа юм шиг харж байвал те харж social story үзсэн л бол зэл тултлан үзэл тултлан дараал тэгэл унтраач тий. Тэгсэн ирнэ тэрийг үзсэн ирнэл зүрхээж дарахгүй яахчгүй тэгсэн ирнэ стресс аваад энэ хүмүүс ингэж би энэ байж байгаа гэр улам стресс тэгснэ орон хайр өгчүүл ахмаагүй. That's exactly right. Одоо жишээл яг би одоо нөгөө нэг бизнес хэлж байгаа шавнар маань бас миний коучинг програм ингээд бизнесээ өргөжүүлэх ингээд зорилготой ингээд ирж байгаа байхгүй юу. За тэнгуүч би та нар чинь угаасаа бизнес хэлж гэнэ үү, мэрэгчлэн байна уу? Угаасаа хүн болгон өөрийн гэсэн personal branding гэдэг юм явж байгаа шүү дээ. Personal brand. Бид нэр Adidas гэдэг гутал авч өмсдөг. Тэр гутланд Adidas гэдэг марк лого л дарчихсан байгаа болохоос биш. Яг тэр адилхан гутал ямар ч марк логогүй адилхан хятад гутал ингэж байх юм бол тэрийг хутлаж авч өмсөхгүй. Тийм болохоор тэр гутал нь яг 100% адилхан байсан ч бид нэр юу хутлаж аваад байна. Тэгэхээр тэр брендийг л аваад байгаа байхгүй. Тэр имиж. Тэр брендинг үнэлэмжинд хараад бид нэр $300 өгөөд байгаа.
Гэтэл одоо нөгөө нэг хятад Америк хоёрын хооронд нөгөө нэг юу эдийн засгийн ингээд Таны даавал тий. тэнгууд чинь та нар ингээд тэрний ингээд сонирхох юм бол аюу сонирхолтой тий ингээд нөгөө нэг яг хятад үйлдвэрлэдэг нөгөө нэг брендинг цүнхнүүд нь та нар 38 мянгаар худалдаж авдаг цүнхий чинь бид нар энд $1,500 хийдгий штэ гэдээ одоо ингээд гаргаад ишээ тий тэнгууд чинь яаж юм тэр нөгөө брендингийнх нь та нар $38,000 зүгээр л энэ логод л үрч. Энэ лого байхгүй байх юм бол яг адилхан цүнх $1,500 би чамд зарлаа гэж ш. Тэнгүүд хартаа юу харагдаж байна гэхээр юм хүн болгон өөрийн гэсэн брандтэй яваад байгаа байхгүй. Personal brand гэдэг юм яваад байгаа. Одоо туяа гэдэг хүн коуч гэдэг юм чинь хүн болгон ямар мэдрэмжтэй байна, намайг юу гэж бодож байна гэдэг чинь тэрөөсөө миний маш тэм зорилготойгоор үүсчихсэн байгаа тэр брэнд яваад байгаа байхгүй. Тэ? Тэр бол хуурамч ажиллахгүй. Яагаад вэ гэхээр хизээ нэгэн цагт нөө гуйлан шаарлаа шүү дээ. Тэ? Тийм болохоор хэрвээ бизнесээ ингээд тодорхой хэмжээр хөгжүүлэх гэж байгаа бол би шагнартаа social media гэдэг чинь аюу powerful. Тэрийг бид нэр маш зөвөр өөрийнхөө бизнесийн нөгөө нэг үйл ажиллагаан дээр эхлүүлж явах хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь тунгийн даруулах хэрэгтэй. Тэ? Би бизнес эхэлж байна гэл 24/7 social media дээр ингээ байгаад юм бол бизнес чинь хөгжихгүй шүү дээ. Яг л амьдрал behind the scene буцалж идэг. Яг тэрнтэй адилхан миний одоо оруулж байгаа social media-гийн пост болон цаанаа маш том утгатай байхгүй. Тэ? Одоо жишээлбэл би өнөөдөр бикинига хийсэн зураг ингээд оруулсан. Яа, та career coach гэдэг байж яа бикинидэ зураг оруулж байгаа. Яагаад гэвэл эмэгтэй хүн чинь угаасаа гой сайхан байх хэрэгтэй. Дээрээс бид нар эмэгтэй хүн гой сайхан байлаа гэд тэрнээсээ ичгэн ерөөсөй байхгүй байх хэрэгтэй. Эсвэл бид нар тэ одоо нөгөө нэг хүүхд гаргасан ирнэ. Гизтэй байна гэд гизнээс ичээд биш болохгүй шүү дээ. Бид нар хүүхд алившийн хүн төвлөлтөнд бүтээж гисэн ингэ байгаад байна шүү дээ. Тэ? Тийм болохоор юу ч хамд үнэн байна. Яг тэрийг гаргаж авах хэрэгтэй байхгүй. Тэгжээд тэгэх юм бол бид нар чинь уг нь бол яг солонго шиг маш олон бот номтой юм шиг байх хэрэгтэй байхгүй. Туяа гэдэг хүн тэ зөвхөн коуч гэдэг хүн бол биш. Йог заадаг, йогч, бясалгал хийдэг. Ээж, rock climbing хийдэг, сааса бүжигддэг гэх мэтчлэн юм болгоны хийх болгонд миний одоо нэг тодорхой хэмжээний дүр зураг, энерги өөрчлөгдөж явдаг байхгүй. So this is why I think бүгдээ гой сонирхолтой амьдрахын тулд нэг зүгээр нэг замаар биш, маш гой олон замаар. Тийм болохоор би танараас бас нэг асууад байгаа. За чи хобби байна уу? Хобби байхгүй бол мэдээж чи өөртөө сэтгэл хангалуун байхгүй шүү дээ. Чи өөрийнхөө бүрэн илэрхийлэхгүй шүү дээ. Ажил гэдэг юм чинь чиний амьдралын төвчөр биш ээ гэж биглээд байгаа шүү дээ. Career coach амбар. Career гэдэг юм чинь чиний амьдралын нэгэн жижигхэн хэсэг. Чиний амьдралын хамгийн чухал нь чи өөрөө хэн бэ? Чи юу хийдэг вэ? Нийгэмдээ ямар нэгэн байдлаар яаж одоо өөрийгөө хувь нэмрээ оруулдаг вэ гэдэг чинь аягүй чухал байгаа байхгүй. Сонирхолтой амьдрал гэж гоё шүү дээ. Ганцхан амьдарч байгаа юм чинь тий. Тултлан амьдрнаа. Тэгээд та гуруулангаас нь өөрснөөсөө асуумарсан зам эсвэл асуулт шүү. За тэгэхээр би нөгөө медитейшн хийж байгаа. Би багш дээр анх ирэхдээ болохоор би юу хийсэн бэ? Энэ амьдралд юу хийсэн? Юу ч хийгээгүй санагдаад шагаа надад хэлээд миний хараа ийм хоёр хөөрхөн хүүхд ингэсэн гэл хэлээлээдэг. Сигнал тэнд нэг итгэхгүй байсан баг. Тэгээ медитейшн хийж байгаад би өөрийгөө ойлгосон. Бясалгал хийж байгаад ойлгосон баг. Пүүх би чи ямар их юм туулаа вэ? Тэр амьдралаас тэр одоо мөнгөгүй төгрөггүй ээжгүй тэгээ ингээд тэр ингээд тав ахта тий бас юм архины юм асуудалтай юм энэ амьдралаас би өдий хүртэл энэ хүртэл цойлоод өөрийгөө янз бүрийн аюулд оруулчихгүй хүн буруу сонголт хийчихгүй хүн энэ хүрсэн юм биш тэгээ би тасгаллаа бишээ бяцлаглаа ингээд дуусгахтаа би өөрийгөө ингээд хайрлаа за чи үнэхээр их юм хийсэн юм байна чи өдий хүртэл ингээд хүрээд ирсэн юм биш тэгээд ингээд гоё гэрэлтээ сууж яах гэж байгаа юм тий тэгээ ингээд хайрлаад ингээд дуусгадаг одоо бол би нэг л юм болгосон за би өөрийгөө ерөөсөө хөшлээд чи ингэх хэвээр гэд ингээд тэрийг ингээд бүр хийхтгээ хийцэн одоо би өөрийгөө ингээд ивэлж байгаа өөрийгөө бас тархицж байгаа юм. За одоо нэг чи за айхтар болж штэ гэдэг нь яа гэсэн харуулсан хийж байгаа юм. Тэгэхээр тэндээс би ингээд хоёрт одоо ингээд байгаа энэ шагаа туяа хоёр 20 настай туяада 20 настай шагаада юу гэж хэлэх вэ? Би болохоор чи тэндээ хийцэн шүү мундаг байна гэж өөртөө дандаа хэлдэг баг. Yes. Шага иго. Яна зааж. Би жоохон бодоод байгаа. Нар жарахаар харанхуй болдог гэж хэлдэг гэж. Тэгвэл за би юу хэлэх вэ гэхээр
яг нөгөө open minded ялангуяа нөгөө эрэгтэй хүмүүс жоохон эго өндөртэй байдаг те би ер нь мэддэг болчлоо эсвэл адилхан эрэгтэй хүнийг бол өрсөлдөгч гэж хардаг ч юм уу суралцах гэдэг утгаас харддаг. Тийм учраас аль болох open minded байгаад одоо нөгөө reality бодит байдлаа хурдан олж хараасаа л гэж би бол зөвлөмөр байна. Одоо би яг саяхан мэдэрсэн мэдрэмж маань өөрөө би ингээд 30 хэдэн жил унтж байгаа сэрсэн мэдрэмж надад төрөөд байгаа байхгүй. Би 30 хэдэн жил зүгээр юм даалд ухамсаар зүгээр амтныхаа инстинктээр өдөө хүртэл амьдэрсэн мэдрэмж төрөөд байгаа бах тий. Нийтээрээ л ингээд эрэгтэй хүн гэдэг гэ зүгээр тунж одоо тулж одоо бодохгүйгээр ингээд нойрноос ирж байгаа юм шиг ийм байсан юм уу ийм манай их нар чи ийм байна хүүхд ийм байна нарын ийм байна мод ийм байна гэдэг шиг ингээд бод байдал ийм байна гэж дөнгөс хэрж байгаа мэдрэмж надад төрөөд байгаа. Тэгэхээр өөрийгөө бас хүлээн зөвшөөрж байгаа. Чи энэ чинь сууг юм байна. Энэ чинь муу юм. Чи ийм алдیں۔ Чи төгс биш юм байна те гэдгээ ингээ ойлгосон чи амар усан. Тэгэхээр 20 настайдаа бол энийгээ хурдан мэдрэхийн тулд илүү open minded байгаад хүний яриаг сонсоод магадгүй meditation эртээ ороод ч юм уу те тэгжил хэлэх юм шиг санагдлаа. That's really great. За ер нь бол бас нэг дөрөв юм хэлмээр санагдаж байна л да. Тэ хоёр нь болохоор яг wow you did great. Маш чи чадсан тэгээд ер нь бол өөрчлөх юм ерөөсөй байхгүй чи бол үнэхээр тотлон хийсэн байна маш гоё байжээ гэдгийг одоо хэлэх гээд байна л да. Тэрний нэг нь болохоор хайр дурлал бид ер нь 20 наснд аюух тийм ач холбогдол өгч маш их энерги зарцуулдаг шүү дээ. Одоо би ингээд 20 насныхаа энергийг гээд харах юм бол яс карьер дээр бол аюу сайн энерги зарцуулсан байгаа. Гэхдээ ер нь бол ихэнх энерги маань хайр дурлал ингээд хавцсан байгаа байхгүй. Гэхдээ тэрнээр харамсах юм ерөөсөй байхгүй. Юу гэж хэлмээр байна гэхээр хайр дурлал 20 настай хэрвээ жоохон охтууд маань ингээд сонсож байгаа юм бол хайр дурлал тултлан дурал олон төрлийн хайр дурлал дээр учирч бас үзэж бай. Тийм ээ. Яагаад гэвэл тэр болгоноос бид нэгэд өөрийгөө сурч идэг, өөрийгөө олж авч идэг. Гэхдээ хамгийн гол нь хэрвээ ямар нэг юм токсик байна гэдгийг бид ингээд зүүн сонгороо мэддэг штэ. Хэрвээ тийм мэдрэмж сүрэх юм бол бас явуулж авах юм айгу хэрэгтэй юм шиг. Явуулаад сурчих айгу хурдан явуулаад сурчих хэрэгтэй юм шиг. Магадгүй тэр зовлон бас нэг тодорхой хэмжээр туулж үзэх шаардлагатай миний хувьд байсан биш магадгүй л дээ. Гэхдээ бас нэг тийм яг нэг ингээд хайр дурлалыг ингээд эргүүлээд ингээд харах юм бол бас нэлээд хэд их тэр хүнийг өөрчлөхгүйд бусдыг өөрчлөхгүйд тий бас айгүй их тийм ирч хүчээ цаг хугацаагаа бас ингээд залуу насаа ингээд зарцуулсан байгаа байхгүй. Тийм болохоор хайрал дурлалт тултлан гэхдээ явах үед нь явуулчих. Яагаад вэ гэхээр яг зайны чинь хаана яг зам дээр чинь ингээд байж идэх юм бэлээ. Яг чи зөв замаар ингээд орчих юм бол тэрийг бас ингээд хэлмээр байна. За хоёрт нь юм бол яг үнэхээр нэг санууч зантай ингээд гоё аялалд ингээд айгу сонирхдаг байсан л та би амар маш их хэмжээний мөнгийг аялалд зарцуулжсэн байхгүй яг үннийг хэлэхэд 20 насны дээр Southeast Asia-аар бүгд ингээд явж илаа тэгэл Европоор бол бас ингээд дүүртэл нь явж илаа тэр чинь маш хэмжээний мөнгө штэ мөнгө цаг тий тэгэл яг гэрийн маань аав ээж маань би ч нугасаа боломжтой аялал биш байсан учраас айгу тийм сонио харагдаж л all of the sudden тий ингээд охин ингээд лимд нөгөөд аялал хаашаа ямар баян татгалж гэдэг юм уу тэр нөхнөө аав ээжтэй байр аваад өччих эсвэл өөрөө ингээд байр хаус урчаач гэсэн тиймэрхүү noise надад бас сонсогддог байсан байхгүй. За тэр noise-ийг бол би сонсоогүй тултлан явсан нүдэн нээсэн тэр бол аюу хэрэгтэй гэж. Одоо ингээд эргүүлээд харахад аюу тийм нэг нээлттэй байгаа, inclusive байгаа. Тэгээ дээрэс нь бас нөгөө ингээд хамраас өгөхгүй ингээд байгаа бүгдээрээ нөгөө ятуурал гэдэг ямиг би өөрөө ядуу байж өссөн хичнээн өссөн гэж бодож байсан боловч жинхэнэ ядуурал гэдэг юм хол бэжээ. Энд өөр улсуудад жишээлбэл Тэ нэгтгэх Southeast Asia, Thailand ядуурал гэдэг юм ямар аимшигтэй хятад байна. Хятадын яг ингээд ядуу газар очих юм бол бидний өссөн маань зүгээр л баян заяа. Дээрээс нь нөгөө нэг одоо бид нар чинь оюун санааны ядуурл гэж байгаа шүү дээ, тэ. Бид нар чинь Монголд чинь бас аягүй тийм бид нар хичнээн жоохон чимээг байж чи хүний урдаас юм хэлэхгүй энэ гэдэг байсан боловч бас хятадтай ингээд харьцуулах юм бол багаас ч гэсэн өөр хүмүүс болтой. Бидний бас аюул тийм чанга хатуу нөгөө нэг проблем үүсдэг solve хийдэг болгоод асуудлыг шийддэг болгоод өсгсөн байгаа байхгүй. Тэр бол манай нийгмийн чанга хатуу аав ээжийн маань бас чи чадна штэ. Чи чадна миний хүү чадна ээж нь одоо энийгээ хий гэдэг тэр бол айгүй хэрэгтэйсэн мөлий. Тийм болохоор 20 настайдаа байр авъя машинтай олъё гэхээсээ илүү
Улсуудаар олон улсаараа аялж үзье. Олон улсын назар дээр болж үзье. Олон улсын хэлийг сурч үзье. Хоолыг идэж үзье. Дунд нь орж үзье. Би ингээ backpack-ний аяг хийдэг байсан байхгүй. Зочиж бодлоо энэ тийм fancy hotel ерөөсөө бохгүй. Дандаа нэг hostel-аар аялдаг, назартаа аялдаг. Backpack-ийг хийжсэн. Жинхэнэ нийгмийн хамгийн бодит байдлыг нь үзэж аялдаг байсан. That was the best. Тэрийг бол би туяа ачаас аяугаа хийсэн байна. Дээрэс нь бас карьерийн хувьд үнэхээр айлтгүй бас аягүй зөв карьерийн сонголтуудыг хийгээд явсан байна. Дөнгөж 24 настайдаа би чинь хамгийн өндөр албан тушаалд очиж байлаа шүү дээ Австрали чинь 24 настай би жоохон хөвгттэй тэгэхэд чинь Монгол гэдэг энэ том портфолио чи удирдаад яваа гэх тэр том одоо ажлыг надад ингээ гартуулсан байгаа байхгүй ямар их ихтгэл вэ. Тэг хамгийн гол нэр ихтгэлийн алтаагүй байгаа нь бас айгүй эргүүлээд ингээ хахад туяаж жоохон хөвгтэйсэн ч гэсэн бас л хөөрхөн хийгээд ингээ чадаад хүний итгэлийг олоод Монгол гэдэг улсынхаа тэ одоо нэг виз гаргалгааных нь байдлыг нь маш өндөр цэгт нь хөргүүлээд non compliance гэдэг хэмээн бас ингээ гой багасаад бас чи мундаг байжээ гэж бас эргүүлээд харсан л да. Тэр бол аюу гойсон. Тийм болохоор карьертаа бол яг үнэхээр айлтгүй ичлгүй ингэж явах хэрэгтэй мэлээ. Тэ? Тэг яг нэг хоёр юмыг нэ түрүүнэ хийсэнтэй нэг хайр дурлал дээр яагаад бас нэг жоохон өөр аргаар үзээсэй гэж бодсон бас юу бэ? Одоо эргүүлээд хараад юу вэ гэхээр санхүүгийн менежментийг би аюу сүлд ойлгосон л тоо. Нэг хадгаламж үүсгэн гэдгийг л санхүүга барина гэж аюу боддог байж л тээ. Би чинь нэг тэтгэлэг авч Австрали сурна, Америк сурна гэж аягүй хүсдэг байсан бол тэтгэлэг авах аягүй амаргүй байна гэдгийг аягүй хурдан ойлгоод за би ер нь яахлаараа заавал бусдаас хамааралтай байх хэрэгтэй гэж би зүгээр мөнгө цуглуулаад яач л та өөрөө ингээл сонголтын төлбөрөөр цуглуулчихъя гэд би 4 жилийг бүтэн төлөвлөжсэн байхгүй санхүүг Австрали ирэхээс 4 жил мөнгө хадгалж исэн цалингаа хадгалж исэн гэсэн үг. Тэгэхэд бол яг цалин буус өдөр амар хөрхэн Back of China дээр очил зогсож байгаа л мөнгөө яг ингээд нэг тийм хуцаатай хадгалж хийчихдэг гэсэн аахгүй. Тэнгүүч ерөөсө хөдөлгөж болохгүй, гаргаж болохгүй. Тийм болохоор яг ингээ хадамдалж юм шиг амар хөөрхөн үүсгээд ирж. That's great. Гэхдээ хөрөнгө оруулалт талаас нь санхүүг ерөөсө хараагүй. Хөрөнгө оруулалтыг 30 гарч ирээд Австралид ирснийхаа дараа би чинь мөнгөө зүгээр банкнд хадгалуулаад авах юм бол би чинь яг ялагдчихдаг юм байна шүү дээ. Одоо нэг банкны interest rate нь тэг ингээд хувь нь өсөөд миний мөнгө өсөд байгаа юм шиг хэрнээ. Яг ясмын дээрээ inflation гэдгийг ингээд харах юм бол би чинь ялагдаад мөнгө алдаад идэм биш үү? Яг жинхэнэ мөнгө өсгөх санхүүгийн эрхчлөлөнд чинь санхүүгийн эрхчлөлөнд хүрэх тэр нэг одоо functionality нь хөрөнгө оруулах юм биш үү гэдгийг би сүүл ухаарсан байхгүй. Хэрвээ тэр мөнгөө зүгээр хадгалахгүй бас хөрөнгө оруулсан байсан бол хэд дахин ч өсөж гүйсэн юм бэлээ. Энэ хоёр юмыг бас нэг 20 хэрвээ 20 настай байгаа бол тодорхой жижигхэн хэмжээний мөнгөтэй авах юм бол зүгээр банкнд өгөхөөсөө илүү тий бас ингээд хөрөнгө оруулалт гэдгийг ингээд гоё ингээд хамтрахад ингээд сонирхоод үзэхсэн байсан бол магадгүй өнөөдрийн туяа бүр аим баян тий Yes, ер нь бол иймэрхүү юм хэлмээр байна гэж бодлоо. Баярлалаа багштай. Тэгээд бас нэг ярихад нэг юм хэлмээр санагдчихлаа. Тэгээд та нар дүүнер маань бас найзуудтай ах эгч нартай бид нар алдах хэрэгтэй. Алдаанаасаа суралцаад тэр чинь таны бизнес ч болохыг үгүйсэхгүй, тэр чинь таны амьд ч болохыг үгүйсэхгүй. Тэгэхээр алтхаас битээ яагаараа алдсан бол тэрийг хайрлаараа битээ өөрийгөө пүшлээрээ өөрийгөө хайрлаж одоо бид нар альва хүссэн зүйлээ хийх одоо тэр эрхтэй хүмүүс шүү гэж одоо хэлмээр санагдлаа. Тэгээ багштай баярлалаа. Яг үнэ наахан дээр чинь би нэг ганцхан юм нэмэт хэлчих юм бол айгүй олон шавнар маань надаас дандаа ингэж асуудаг байхгүй. Багшаа би чадахгүй л яах вэ? Би ингээд ажилд орч чадахгүй л яах вэ? Эсвэл энэ бизнесийн санаа биелэхгүй л яах вэ? Гэх нэг ирээдүйд болоогүй юмд тодорхойлт өгөөд гацчаад ингээд гарахгүй гадаг штэ. Миний өөх ерөөсөө юм бол ерөөсөө үр дүнд нь анхаарлаа биш, үйл явцад нь анхаарлаа. Зүгээр л хазуугаа сумлаад хийгээл үзэх. Үр дүн ерөөсөө хүсгүйгээр зүгээр л хийгээл action түрүүний 5 second rule-ийг хэрэгжилж байгаа л action хийгээл үзэх. Тэгэл үзсний дараа болно уу бүтнэ үү? Үр дүн ямар байх нь мэдээж тодорхой яа тэгэхээр чи тэр процесс нь чамайг маш гоё хөгжүүлнэ. Чи улам нээлттэй харна. Тэнгүү чин тэр нь эргүүлээ чамайг улам илүү том юмд ханцуу шамтад хийлгэх тэр эрч хүчиг өгж байгаа байхгүй. So that's айгу чухал юм шиг санагдсан хүмүүст. Thank you so much. Намайг хүлээж авсан баярлалаа. Хэдэн километр 900 км туулаад те машинаа ингээ бариад нөө 900-аас илүүтэй 1000 км тойрж яваад би тэгээд бас замдаа аялаа тэгээд exactly тэгж ирсэнд баярлаа. Энэ гоё яриа хийсэн баярлаа. Ингээд
охин маань бас танай хоёр хүүхэд чинь ингээд хөөхөн чимээгүй ингээд байлгаж аваад бид хоёрыгаас ингээд айгүй олон удаа яриулсан бас баярлаа. Тэгээд үзэгчд нь бас энэ ярианаас 2-3 юм өөртөө бас хүлээгээд авах байхаа. Тэгээд хамгийн гол нь зүгээр мэдээлэл болгоод биш тэрэн дээрээ тулгуурлаад алхам хийгээрэй гэж бас хэлмээрээ. Тэгээд би өмнө нь та хэдтэй ажил үсч өөдөө бай гэж дуусгадаг байсан бол та хэдийнхээ энэ удаа би бол та хэдийнхээ ажил сэтгэл санаа нь өөдөө байгээ. Буснаа босноо гэж хэлмээрээ хайртай шүү. Баярлалаа. За баярлалаа.